За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь орой минь хүргье. Орой миньдээ. За сайхан хаврын 4 сар гараад гадаа дулаараад их сайхан байна. Хүүхдүүдийн амралт дуусч байна. Утгуйчээс сургууль эхлэхэд бэлэн боллоо. За хаврын улирал. 4 сарын сүүлийн улирал. Хаврын улирал. Гоё улирал. Бас л жоохон тийм сэрүүндүү улирал шүү дээ. Ерөөдөө хаврын улирал чинь нөгөө өвлийн хүүтний тэн одоо хүүтэн мөстөө цастаа тэр хүүтэн агаарч ааж мааж бар ингээд өөрөө аяндаа хүүтний агаар жоохон чаашилж дулаарна гэсэн. Өөрөө аяндаа дулаах магадлал өндөр. Тийм учраас энийг мэдрэхийн тулд хаврын улирал бас 3 сартай юм жиндүү байдаг гэсэн үг. Дулаартлаа жоохон жиндүү. Улирал өөрөө тийм байгаль өөрөө тийм гайхамшиг. Улирлaalаа улирлийн өнгө, улирлийн агаар, улирлийн биднэрт илэрхийлэгдэж харагдаж байгаа байдлаасаа тэг өгөгдлөөсөө агаар усаасаа байж байгаа цаанаа л нэг тийм гайхамшиг хаврын улирал бол. Тэг хавртаа ерөөдөө бүх юмны эхлэлдэг ажил үүс бүх юмны эхлэл хавртаа тийм гоё. За орой минь. Сайн байна орой минь. За багш нэглээ хүүхдүүдийн талаар л ярив. Хүүхдүүдийн эрүүл мэнд, хүүхдүүдийн сэтгэл зүй гэж. Өнөөдөр манай Монголд маш их хүүхэд өдрөөс өдөрт төрөн мэдчилж агаад бид нар талархах ёстой. Шинээр төрсэн хүүхдүүд хүүхд болгонд нэр их чухал. Нэрийг бүр онцгойлон чухалчилж өгнө. Тэг хүүхд болгоны одоо эрүүл мэнд, ариун цэвэр хүүхдийн нэг номерт эрүүл мэнд штэ. Хүүхдтэйгээ харьцаа. Нэрийг их чухалчлна. Одоо шинээр ирж байгаа хүүхдэд нэр нь маш чухал. Нэрийг бол зөвхөн ижээ аав хоёр л өхөөс ш хүнлэнгийн хүн өгөхгүй, эмээ өвөө ах эгч нар нь өгдөггүй юм. Ээж хоёроос бүтээгдэж ирсэн тэр агуу ариун хүүхдэд ээж хоёр өөрснөө л одоо нэрээ өгнө. Тэ өнөөдрийн одоо шинээр мэдлж байгаа хүүхдүүдийн нэр давтагдчихгүй. Өнөөдөр Монголд байгаа нэр өгөхгүй. Одоо наадуур чинь шинэ зууны маш хүчтэй өгөгдөлтөө маш хүчтэй одоо юм та нарт авчирч харуулахаар та нартаа бас томроод нийлэхээр бидрийг сэрэхээр маш хүчтэй хүчрхэг хүүхдүүд ирж байгаа учраас хүүхдүүд тийм хүчрхэг хүүхдүүдийн нэр нь хүртэл маш хүчтэй бөгөөд Монголд байхгүй ховорхон нэр өгнө. Гэхдээ тэр нэр богинохон нэр багсны хурд олон үетэй нэр байж болохгүй. Тийм учраас өнөөдрийн шинэ нэрний хүүхдүүдийн нэрэн дээр их анхаарна. Эрүүл мэнд дээр их анхаарна. Үнэхээр эрүүл мэнд нь болохгүй тохиолдолд хоёр багштай авчирч үзүүлнэ. Жирэмсэн байхасаа хэсүүлээд ээжнэр миний хяналтанд явж эрүүл саруулт төрөх гэмээр өнөөдрийн хүүхдэд эрүүл саруул боожж өсөж тойрнох хэрээр хүүхдийн оюун санаа, хүүхдийн доторх ген, хөх тол бүх юм маш эрчтэй сэрж өнөөдөр бидэрт нэг юм үзүүлээд байна, харуулад байна, нэг юм хэлээд байна. Та нар тэр болгоныг ойлгож, хүүхдтэйгээ ойлголцож чадахгүй байгаадаа, ойлгосч мэдрэхгүй байгаадаа хүүхдийн тэр агуу боломжийг, агуу сэтгэл оюун санааг одоо бид нар мэдэж ойлгож чадахгүй байгаадаа маш их боломж алдаж байгаад багш нь маш их харамсаж байгаа. Тийм учраас өнөөдрийн хүүхэд болгонтой зөв уулзралж загнах гэхээсээ илүү эрхлүүлэх гэхээсээ илүү том хүн шиг одоо яг л ердийн харьцаагаараа харьцаж ерөөс эрхлүүлж болохгүй дураар нь тавьж болохгүй. Ерөөдөө монголчууд өөр хүүхдээ жоохон тийм даруулгатай, дуулууртай, тэгээ хичээнгүй, зоримог их ажилсаг, нүүрэмгий тий янз бүрийн байдлыг ил толд илэрхийлдэг. Өөрийгөө илэрхийлээд тайлбарлаждаг, юу хийж байгаагаа, юу хийснээ ярьждаг тийм гоо нэрэлттэй байлгаж их хүүхдтэйгээ ярилцсаа хүүхдийг сайн зөв өсгөх хэрэгтэй. Хэл ярианы баялаг, оюун санааны баялаг их агуу байх ёстой өнөөдрийн хүүхдүүд. Тэгээ шинэ нэрний хүүхдүүдийн оюун санаа бүр арай л хүчрхэг байна. Тэгээ энэн дээр нийцэж ээж аав нар хүүхдүүдэд ойлгож гин үү, эмээ өвөө нар ойлгож гин үү, хүүхдүүдэд таньж гин үү, хүүхдүүдтэйгээ шатар даам тоглож гин үү, хөгжим дуу хор тоглож гин. Өнөөдрийн хүүхдүүдийн
бүх талаар хүүхдүүдийн авьяасыг сайн хөгжүүл. Хүүхдүүдийн маш олон одоо төрлийн чадвартай, олон талын мэдлэгтэй маш хүчирхэг хүүхдүүд ирж байна. Дэндүү хүчирхэг. Тэгээд ээж аав нар хүүхдээ ойлгож гин үү, ойлголцож гин үү, мэдж гин үү гэдэг дээр жоохон багш нь жоохон эмзэглээд байгаа. Тийм учраас өнөөдрийн агуу хүүхдүүд өвдөж болохгүй. Та нарын иддгийг идэхгүй, одоо хоол идэхгүй, мах идэхгүй, ногоо идэхгүй хүүхдүүд ингээд хүүхдүүдийн онцлог өөр. Тийм идэхгүй байх тусам шаард загинж ерөөсөө болохгүй. Хүүхдийг тэрхий айлгаж, загнаж, дарамтлаж болохгүй. Хүүхдийг дураар нь тавьж эрхлүүлж болохгүй тийм шаардлагатай. Өнөөдрийн хүүхдүүдийн оюун санааг бид нар л тайлна, бид нар л ойлгоно. Хүүхдүүдтэйгээ зөв ойлголцож өнөөдрийн хүүхдүүдийн одоо тэдний тэр нэг өөрсний өвлж ирсэн тэр танаа удмын тэр хүүхдэд дамжиж танарт илэрхийлэгдэнэ. Тийм учраас хүүхдийг багаас нь хэл яриа, тод, үг яриа, тод өөрийгөө зөв илэрхийлдэг, юу тоглож байгаагаа тайлбарладаг, юу ярих гээд байгаагаа ингээд нийгэмшүүлэх хэрэгтэй нь өнөөдөр хүүхдүүд маш их нийгэмшүүлж 3 настайгаас нь 4 настайгаас нь маш олон хэл ярианы сургалт, оюун санааны сургалтууд цаана маш их хэмжээтэй хүүхдүүдийг дотоод сэтгэлийг онгойлгож хүүхэд нэг бүрчлэн хайрцаж байна. Агуу багшаар гоё ажиллаж олон жил ажилласан хүчирхэг багшаар байна. Тэр багшаар дээр очиж хүүхэд болгоноо бүр тэнд авчиж өгч сургалтанд суулгад дотоод ертөнцийн хүүхдийн ертөнцийг нээж, хүүхдийн ертөнцийг таньж, хүүхдийн ертөнцийн рүү нэвтэрнэ гэдэг ёстой багш хүний, ижи хүний, аав хүний мундаг ухаан одоо сэтгэл танигдан. Тийм учраас өнөөдрийн шинэ нэрний хүүхдүүдтэй бид нар дэндүү танилцаж, тэдрээс их юм сурч, их юм сонсож, мэдрэх, ойлголцох юм асар их юм байна. Тийм учраас хүүхдээ голж болохгүй, чамлж болохгүй. Чи яагаад ийм байгаа? Хүүхдүүд ийм биш тэгээд ерөөсөө хүүхдийг тэгж өөлж болохгүй. Хүүхэд өөрийнхөө хэмжээндээ л хөгжих болохоос ш хүнийг дөөрэж тэр хүн шиг байх гэж тэгж хичээж наснасаа эрт ирээгүй сэрээгүй байгаа юмгаа одоо эрт ингэж ерөөсөө болохгүй. Тэгээ яг хүүхдийнхээ хэл яриа, оюун санаа насанд нь тааруулаад та нар хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж илүү дотоод сэтгэлийн гоё нээж илүү хүүхдүүдэд талархаж яв. Эцэг чиний хүүхдүүдэд талархаж, баярлаж, үнсэж, тэрвэрч, хайртай гэдгээ хэлж халамжлах хэрээр хүүхдүүд та нар дотоод сэтгэлээ өшөөхөхгүй нээлттэй илэрхийлэх болно. Хэдий чиний дотоод сэтгэлээ илэрхийлнэ, тэр хүүхдүүдийн оюун санаа цаашаа өшөө тэлнэ. Тэр хүүхдээр дамжуулаад Тэнгэрийн агуу ертөнцийн хүмүүс хүүхдээр дамжуулаад та нарыг давхар танина. Эмээн гэж нэг ийм хүн байд юм байна. Их зөв юм хэлчүүдээ, зөв юмд оруулчудаа, зөв юм дагуулчудаа гэдэг. Тэр хүүхдээр дамжуулаад асар олон хүн та нарыг давхар шинжиж таньж, та нарт дүн тавьж байгаа Тэнгэрээс. Тэгэхээр бид нар тэр хүүхдийн ард байгаа та нар хичээнгүүлэн дордороо хичээж загнах гэхээсээ илүү сайн тайлбарлаа. За энэ удаа хоёлоо болио. Завсралъя. Чи ийм юмаа засчаараа, жоох унтчаараа, жоох ядарсан байна, даарсан байна. Чи жоохон өөр байна. Жоохон байж гэд хүүхдэд жоохон зүгээр л хэсэг жоох хугацаа өгöж байгаа амраах, чичлэх, загнах, өөлөх гэхээс илүү хүүхэд ерөөхдөө бага наснаа загнуулах их дурггүй, чичлүүлэх дурггүй, ерөөхдөө өөрөө манлайлагч юм шиг өөрөө хүүхэд ерөөхдөө гялалцах тийм агуу одыг та нар унтрааж, гутааж, хитрхи хатуу үг хэлэх, хитрхи хатуу загнах, хитрхи хатуу харгас хандаж хүүхдийг зодох хэрээр хүүхэд дотоод сэтгэлдээ гомдох, шантрах, одоо юу гэдэг хитрхи одоо сэтгэл нь унтрах хэрээр цаана байгаа амин эд эсүүд одоо дагаж, хүүхдийн сэтгэлийг дагаж бас бүдгэрч үгүй болж яадаг учраас хүүхдийн тэгээд ирсэн тэр агуу гоё эрхэм найдан юмнуудыг та нар одоо амьдралын шаардлагаар янз бүрийн шалтгаар хүүхдийг дотоод сэтгэлийг эмзэглүүлж, гутаанд оромжилж, үгүйсгэж, голж, чамдаж хизээч болохгүй гэдгийг хатуу анхааруул эцэгчид. За бүгдээрэнд нь орой минь цагаа бариад итгэвчтэй орж ирсэн та нартай маш их баярлалаа багш нь. Баярлалаа. Ингээ байн ороод ирдэг болохоор багш нь бас та нартайгаа уулзах яг дуртай болж байна. Маш их дуртай болж байна. Энэ хэрээр илүү их юм ярих хичээх юм аа. Тэгээ илүү багш нь хүүхдийн талаар илүү их ярих хичээдэг. Яг бол Тэнгэр оюун санаанууд агуу хүүхдүүдийг хурдан хүн болгоороо, зөв хүн болгоороо, суурийн зөв тавиараа, авьяас чадварын сайн багтан нээгээрээ, хэл яриан дээр нь сайн ажиллаараа, хэл яриа сайжраад ирэхээр ухаан санаа, оюун санааг нь сайн
хөгжүүлээрэй гэж ярьж даалгавар өгöd байгаа учраас би харин та нарт энэ одоо зөвлөгөө мэдээллүүдийг та нарт дамжуулан хэлж байгаа шүү. Тийм учраас хүүхэд болгоны онцлог өөр өөр 6 настай, 3 настай, 10 настай гэсэн хүүхдүүдийн авьяас чадвар, онцлог, хэл яриа, ухамсар өөр өөр. Игч чинь ийм байвал чи ийм бай. Дүү чинь ийм байсан чи ийм бай гэд хин нэг дөөрөх албагүй. Ерөөдөө хүүхд болгоны чадвар, хүүхд болгоны одоо сонголт өөр өөр. Хүсээ дагаад, насаа дагаад, жилийн дагаад өөр өөр хүүхэд ямар гар ертөнцид төрсөн бүр хідэн цаг төрсөнд хүртэл онцлогтой өглөө юу орой юу өдөр өшөөнө төрсөн цаг төрсөн өдөр тэгээд одоо та нарыг юм жил гэж яриад идэв шүү дээ тэр чинь хүртэл бас их цаагаараа жоохон хамааралтай ялгаа нь маш их гардаг учраас заавал адилхан байх албагүй гэдэг адилхан байна тэгэхээр яг мөн байна миний хүүхэд мөн байна яг мөн шүү чи яг надыг дүүрээсэн байна гэж ерөөдөө тэгж хэлж болохгүй өнөөдрийн хүүхдүүд бол та нараас битгий хэл тэнгэрт бол маш олон одоо юмыг давж одоо тэр илгээж байгаа тэр агуу хүмүүс энэ хүүхдийг илгээж байгаа агуу хүн бол энэ хүүхдэд маш олон төрлийн чадвар маш олон талын юмыг өгч нааш нь илгээж байгаа. Энэ илгээж байгаа минь бид нэр хүүхэд насанд нь сарниулж, гомдоож, уурлуулж, уйлуулж зүрхийн шархлуул сэтгэлийн нэмзэглүүлж хизээч болохгүй. Тэ яагаад энэ хүүхэд ингэхдээ гомдоод байгаа? Яагаад ийм удаан хугацаагаар өвдөд байгаа? Яагаад ийм удаан хугацаагаар эмчилгээ хийлгээд байгааг тэнгэр тэрэнд маш их шүүлтүр тавьж байна. Тийм учраас өнөөдөр хүүхдэд олон цаг хоногоор өвдөж болохгүй, олон хоногоор гомдож, гутралд орж болохгүй энэ агуу хүүхдүүдийг өнөөдөр тэнгэрийн орн нь маш их одоо мэдэрч танараас илүү хүүхдүүдийг илүү харж хүүхдүүдэд итгэл сэтгэл өгж байгаа учраас бид нар хүүхдүүдэд дэндүү анхаарч тэдний эрүүл мэнд сайн сайхны төлөө бүх насны хүмүүс дор хичээж амьдрья. Давхар олон сургууль цэцэрлэгийн багш нар ээжийн оронд ээж, эмээгийн оронд эмээ болж байгаа нэг агуу одоо сургууль хүмүүжүүлэгч багш нарыг хүүхэд болгон ялгалгүй, хүүхэд болгонтой одоо зөв тэгш ээжийн орлож бүгдээрээ сайхан их хүний сайхан дуу хоолоогоор хичээлийг их зөв хэлж ярина. Хүүхдэд ойлгомжтой тодорхой хэлж ярина. Тэм нуршаад байхгүй. Тэгээд хичээлийг хөгжилтөө зам. Ярианы сэдвэр, тоглоомын сэдвэр ингээ үг аялгаугаа бас өөр хэлбэрт оруулах. Хэдий ч нэ хөгжилтөө байх хэрээр хүүхэд хичээл номонд дуртай болно. Цэцэрлэгийн бүлгээс шууд сургуулийн бүлэгт ороод ирэхээр ямар ч ангид нь дуу чимээ байхгүй. Зүгээр хий, бич, нааша хар одоо уншаараа чэйжилсэн үү бодоороо энэ төр гэдэг ахасаа илүү хичээлийнхаа дундуур жоохон одоо хөгжөөнч тоглоом, жоохон хөгжөөнч яриа сэдвээ өөрчилж ингэх тусам хүүхдэд аяг хөгжилтэй байдаг. Хичээл дуртай, явах дуртай, багштай илүү их одоо хайртай, итгэлтэй болдог. Хүүхдийн сэтгэлийг татыг бол багш гэдэг хүн өөрөө соён санаагаа цэнгэлж өнөөдрийн шинэ иргэний агуу хүүхдүүдтэй арай өөр өнцгөөс хуучин одоо тэр системээр шинэ иргэний хүүхдүүд ирж байгаа учраас шинэ иргэний хүүхдүүдтэй би яаж ажиллах уу гэдэг дорн бодож оюун санааг нь цэнгэлж илүү хайрлаж итгэж хүүхэд болгонтой өвдөх шиг зөв соёлтой зөв харьцаж хүүхэд болгоны дутаа сэтгэлийг уншиж нээж гэмээн хүүхдүүд өнөөдөр багштай бүх эд шид авьяасаа астаа таниулж харуулах чадвар нэгдэх юм а. Тийм учраас өнөөдрийн хүүхдүүдээс өвтгөж болохгүй. Яагаад хүүхэд ийм удаан хугацаагаар өвдөд байгаа? Яагаад эмнэлэгт хэвтээд байгааг бас тэнгэр их гайхаад байгаа. Маш гайхаж надаас их асууж байгаа. Тэр болгонд нь багш нь бас янз бүрийн одоо өөрийнхөө чадлаараа л хариулт өгöd байгаа боловч хангалтгүй байна гэдэг одоо мэдээлэл ирээд байгаа. Хүүхд болгоны өвчин шалтгааныг мэдэхгүй учраас бүр цаашлаад одоо хавдар болцсон болоо да. Тэгэл тэнгэр мэдэхгүй да асуугаад ийн гэдэг утгаар ерөөдөө хавдрын өвчин ч гэсэн ээжээс сулбалдаад хүүхдэд маш их одоо юм өөрчлөлт орж ирж байна. Тэгээ одоо ижи болгон одоо надаар дамжаагүй учраас тэр болгоныг би аа бээгүү хэлж мэдэхгүй байна гэдгийг бас жоохон таниулаад жоохон дөхөм өгч хэлж тайлбарлаж өгч байгаа. Хүүхдийн хэл яриан дээр их анхаарна. Хүүхдийг зөв ярьдаг, зөв ойлгодог, ойлгосноо зөв тайлбарладаг, үлгэр их уншиж өгдөг, үлгэрийг их зөв ярьдаг, ном уншиж өгдөг, номны утгыг бас зөв ярьдаг. Хүүхд ерөөдөө хэл яриа их гой тод, хэл яриа их ойлгомжтой. Яг өөрийнхөө одоо хумсарт өөрийнхөө насандаа тааруулаад хүүхд болон илүү гоо цоглог ярих, нээлттэй ярих,
мэдж байгаа маа хүнд ойлгуулах тийм гоо чадвартай байх хэрэгтэй. Тийм чадварыг ийм багаас нь суулгах хэрэгтэй. Бага ангид нь илүү суулгах хэрэгтэй. Бага ангидаа ингээд номон дуртай, хичээлд дуртай, цэвэрхэн бичдэг, хис юм а хүн тайлбарладаг, үзүүлдэг, шалгуулдаг, харуулдаг. Хичээл болгон тийм нээлттэй хүнээс нууж хаагаад байх юм байхгүй. Тийм гоё байгаа хүүхдүүд цаашаа дунд ангид, ахлах ангид ороод ирэхээр биеэ дагаад оюун санаа нь улам тэлж, улам цаашаа хүчрхэг хөгжнөө. Хятадын хүүхдүүд, Оросын хүүхдүүд бас агуу хүүхдүүд ирж байна. Тэгээ манайхан одоо хүүхдүүдтэйгээ жоохон дутуу ажиллаад байгаа. Хятад бол тэр ганц хүүхдтэйгээс үнэн сэтгэлээсээс зэнээрээс янз бүрийн дугууланд явуулж залхуураад байвал жоохон янз бүрийн дугуулан байт юм тэр хүүхдийг одоо хүмүүжүүлэхийн тулд тий Оросууд ч гэсэн ерөөдөө тэр ерөөдөө ингээ бүх юуг ингээд багш нь ажигладаг л да. Гариг ертөнцийн хүүхдүүд юугаараа онцлог, манайхнаас юугаараа давуу талтай гэхээр ерөөдөө манайхнаас давуу талсаад байх юм ерөөдөө гайгүй. Манайхан илгүүр давуу талтай хэрнээ суур хүмүүжил, суур хэл яриа, суур өөрийн одоо амин чадвар, сэтгэн бодох чадрын янз янзын дээр багш нь ч, эцэг хинч хүүхдээр анхаарч тэрийг сэрэж одоо өдөөж одоо хөгжүүлдэггүйгээсээ жоохон дутмаг байна уу гэж харагдсан. Оросын хүүхдүүдийн гайхамшигтай гэж. Үнэн чадвар, үнэн нээлттэй зөв гараал зөвөр хүний хэл хугалчих гал яриад асуугаад 9 шидийн асуугаад тайлбарлал хэлээд их өөрчлөлттэй ерөөдөө. Тэгээ би манай хүүхдүүд бас байна. Жоохон хүүхд болгонтойгоо эцэг эхчүүд ажиллах хэрэгтэй, багш нар бас ажиллах хэрэгтэй. Хүүхдүүдээ бас давхар 2-3 дугууланд бас давхар 30 минутаас 45 минутаас тийм дугуулангууд бас явуулах хэрэгтэй. Хүүхэд бага насндаа 2-3 багшаар явах гэмээр хүүхэд эмэгтэй хүнд ижи хүн гэдэг юу гэж ойлгож илүү хүнтэй ойлголцож сурж мэдэж авснараа хүнтэй одоо ингээд хэл яриагаараа өөрийнхөө чадамжаараа хөдөлгөөнөөрөө оюун санаагаараа хүүхдийн чадамж өөрөө энэ багш болон өөрийнхөө авьяасаар хүүхдүүдтэй одоо танилцаж мэрийж хүүхдүүдийг нээж задлж ш тэрэн шиг одоо манай хүүхдүүд арай жоохон жул байна уу гэж хараад байна. Хятадын хүүхдүүд биш Оросын хүүхдүүд нэг номер дараас нь хятадын хүүхдүүд дараа манай хүүхдүүд ороод байгаа юм. Тийм учраас би бага насны хүүхдүүдийг илүү сайн анхаарч нэг шатаар урагшлуулах хэрэгтэй байна. Хүүхд болгонтойгоор ганцаарчиж ажиллаач. Зурдаг хүүхэд, бичдэг хүүхэд, гоё бичдэг хүүхэд, гоё зураг зурдаг сонирхолтой хүүхэд, гоё баримлаар янз янзын юм өөрөө сэтгэн бодоод баримлын шавраар янз янзын юм барьдаг. Өөрөөхөдөө хүүхдийн л авьяас чадрын л илүү та нар ингээл энийгээр ингэж зурдаг, энийгээр ингэ юм барьдаг, энийгээр ингэж эвлүүлдэг ингэ тэр бүх сэтгэн бодох чадрыг та нар тоглоомын аргаар ингэ хажууд нь бүр ингэ бүх юмыг асгаж юуг сонирхоод байгаа, юуг одоо хийх гээд байгаа, энэ тоглоомыг ингэ чинь зураг нь энэ одоо энэ зургаар одоо энэ тоглоомыг эвлүүлээд нийлүүлж хийх юм. Одоо энийг ингэж зурж болно одоо гэдэг ингээд. Хүүхдийн одоо орчин цагт бол хүүхдийн бүхий л гарын авлага, бүхий л одоо хүүхдийн сонирхолтой бүх юм байна. Тэр болгон дээр хүүхдийг ийм бага наснаас нь одоо бүр 3 настайгаас нь хүүхдүүдийг хөдөлгөөнт дасгал, авьяас чадварыг багаас нь хөгжүүлснээр хүүхэд 5-6 наснда маш их онцгойлон маш бүх төрлийн чадвар сууж хүчтэй орж ирж байна. Тийм учраас би Оросын хүүхдүүдийг бас гайхаж जैन хэл яриа гэж зөөр баг өөрийнхөө хийсэн чадварыг та миний имийг ингээд яг юу хийснийг та тайлбарлаад танд юу харагдаад байна, та энийг юу гэж тайлбарлах ингээ баг хийсэн юм а хүнээр үнэлүүлээд өгнүүлээд тайлбарлуулах гэдэг нөгөөдөл чинь тайлбарж байгаа хангалтгүй болонгоо зүгээр уурлаад багш айтаа ээж айтаа уурлаад загнах гал зэмлэх гал өөлөх гал ингээл тэр хүүхэд өөрөө тийм дотоод ертөнцийн нь агуу дотоод ертөнцөө тоглоомороо үгээр үйлдэлээрээ л илэрхийлдэг. Тийм учраас хүүхдэд баримлын шавар, бүх төрлийн ном, бүх төрлийн будаг, бүх төрлийн харанд одоо юу гэдгийг тэр бүх юм хажууд нь бэлт. Тэр хүүхд юу хийж байгааг та зүгээр хөндлөнгөөс л хараад за сайхан бүтээлээ дараа нь бэлэн болохоор хэллээрээ ч өөрөө сайхан тайлбарлаараа гэдэг. Хүүхэд тайлбарлах хэрээр үг яриа, оюун санаа тий чадамж гоё болоод багасаа. Тэгээ хинтэй ч одоо ингээд илэн далангүй ярилцаа тийм гоо нүүрэмгий болдог, нээлттэй болдог. Багштайгаарч илэн далангүй нээлт ямар ч хүнтэй өөрийгөө илэрхийлээ ярьцдаг. Гэр бүлийнхээ ам бүлийнхээ талаар ярьдаг. Дув дугуй хүүхэд байдаг чинь хинтэй ч харьцдаггүй. Ээж аав нь тоодгүй, эмээ өвнж тоодгүй, хожуу хилд орсон жоо хил муутай юм. Наа чинь их ярьдгүй мө бид нар ярьдгүй ингээд нөгөө хүүхдийг шообдрал нөгөө хүүхд нэрөөсөө тэгээд
Нөгөөд бол нь тоохгүй нөгөө хүүхдийг ойшоох болох нөгөө хүүхэд бүр хичээдэг ч үгүй нэг тийм дууга ярихаараа айгу тийм жоохон сул яриатай жоохон хилд жоохон хожуу муу орс хүүхдүүд байгаа ч тийм хүүхдийг юусоо ялгаж болохгүй хүн гэдэг утгаар нь таал тэр хүүхдийгөө эмээ өвнөр дэлж байгаа нь илүү тэр хүүхдэд ажиллаж тэр хүүхдийн сонирхлын итгэхийн таал илүү хөдөлгөж дугуйч нь гоё вэ дахиад хэл зүв байна гэд урамшуулал та хүүхэд урамшуулах хэрээр баярлуулах хэрээр хүүхэд бүр баярлаад нүүрэнд нь гэрэл тодроод инээгээд хүүхэд баярлсандаа ямар гоо унтдаг гэж хүүхэд зэмлүүлсэндээ гомдсондоо нойр нь хүрдгүү шүү нойр нь хүрдгүү ерөөхдөө бүр дургуун хүрээд бүр өстө маргааш юу ч хийхгүй би юу ч итгэхгүй гэдэг тэгтлээ хитрхи хүүхдийг гомдооч болохгүй хийсэн юм нь голж болохгүй тэгэхээр хүүхэд болгоны авьяас хүүхэд болгоны оюун санаа чи өөр учраас хүүхэд болгонтой зохицож хайрцна гэдэг байгаа чинь тэр илүү их одоо багшрын чадвар юм да өнөөдрийн шинэ нэрний гайхамшигтай хүүхдүүдийг оюун санааг нь задалж хийсэн бүтээлийг урамшуулж гэр бүл дотроо ч урамшуулах ёстой. Нэг шүлэг уншаад өгсөн ч урамшуулдаг, нэг дуу дуусан ч урамшуулдаг, нэг зураг өгсөн ч та нар ээлж ээлжээр урамшуулдаг байх хэрэгтэй. Хүүхдийн гар дэлгдэх байх хэрэгтэй. Гаран дээр дандаа чихэр тавихгүй дандаа мөнгө тавина. Бага мөнгө тавина. Тийм учраас хүүхэд бол багаасаа мөнгө хараад ирэхээр багаасаа мөнгөтэй харьцаад ирэхээр мөнгийг айгүй ихмлээд ирдэг байхгүй. Мөнгөний үнц чинь багаасаа хүүхэд суух ёстой. Тэрээс ш хүүхдийн шунал давтвал тийм болох гэдэг юм биш. Багаасаа мөнгөтэй харьцаад мөнгөний үнцнийг мэдрээд ойлгоод ирэхээр дараа олон хүнээс мөнгө аваад ирэхээр бүр тооцоод энийгээрээ би ийм аав бүр толгойдоо бүр юм хураачдаг. Багаасаа мөнгөтэй харьцаагүй шун сургуульд ороод дунд ангиасаа мөнгөтэй харьцаж байгаа хүмүүс айгүй шунал нь хөдлөл атаархал нь хөдлөл эвгүй болчдөг. Тийм учраас яг амьдран байгаа газар хүүхдийн нүдэнд юу байна? Яг л чи хүүхд юм чинь болохгүй гэсэн асуулт юусоо байж болохгүй. Тийм учраас хүүхэд дэлгүүрлөө ороод өөрийнхөө худалдаа авалтыг хийдэг. Өөрийнхөө дуртай юм хаяад аваад идчихдэг. Тийм байх хэрэгтэй. Яг том шиг энэ амьд харилцаанд эрт орвол хэл ярианы оюун санаа юм. Эрт орвол хүүхдийг эрт сэрэхээрээр наснаасаа эрт оюун санаанд хэлж, задарч, нийгэмшиж, илүү өөрийгөө та нарт таниулах гад ойлгуулах гад хүүхдүүд их байгаа. Энэ хүүхдүүд нийгэмшээд ойлгуулад таниулаад ирэхээр яванда та нарыг бараг хараад хэлнэ дээ. За та тийм болцсон байна да. Таны толгой чи өвдөхгүй байна уу? Таны шүд өвдөд байгаа юм уу? Таны үс их унаад байна уу да? Гэл ерөөхдөө хүүхдүүд янз бүрийн байдлаар тийм юм үе ярина шүү. Та нар тэн дээр дугуй цаашаавэ юугээд байгаа хизээч хүүхдэд тийм тайлбар өөдөөс нь тавьж болохгүй. Хүүхдийн чадварыг та нар үгүйсгэж болохгүй. Тийм үү? Ямар мундаг юм бэ? Яг хэлж штэ чамд баяр хүргэе гэдэг хүүхдийн аль хургаар талархаж гимэн та нар хүүхдийг гоё амаараа үгээрээ хүүхдийн сэтгэлийг гоё дэмжиж. Эдгээр чинь хүүхдийн сэтгэлийг дэмжих хэрэг тэр хүүхдийн чадамж нь илүү сэрэгдэг дотроосоо. Та нар дугуй чи юу чаддаг юм. Тэ худлаа хэлээд дандаа тэгдэг штэ гэдэг хүүхдийн чадварыг үгүйсгээд байх тусам хүүхэд хэлээч яах. Онцгой чадвар нь нэгдээд хэл гэхээр айгуул загнуулна. Айгуул дургууг нь хүрэх чинь шиг гэд хүүхэд одоо чадамж юугаа сүлд илэрхийлэх өөрийгөө нээх юм дээр бүр хайн болчтой. Надыг ойлгох юм биш. Дандаа загинж идэв чи үгүйсгэж идэв чи надад итгэх биш гэдэг чамлаад голоод гомдоод ирэхээр их гомдоод ирэхээр одоо их сэтгэлээр унаад ирэхээр хүүхдийн дотоод сэтгэл зүй эмзэглээд ирэхээр нойронд муу болно, их мартамхаа болно, хичээлдээ жоохон тааруу болно, зүүд нойрон тавгүй болно, үс толгоо нь хагтаад ирнэ, толгоо нь өвддөг болно, дээшээ хөөрөөд ирнэ, амархан даардаг болно. Ерөөдөө хүүхэд гэдэг аюулгүй амархан сэтгэл зүйн гутралд орохоор дотроосоо бие эрэхт нь өвчлөд ирдэг. Өвчин өөрөө ирнэ гэж юм. Та нар ч гэсэн адилхан штэ. Хүн адилхан. Тэгмээс хүүхэд гэдэг утгаараа чи хараа өвдөдгийг. Яхаараа дандаа ийм ярьдаг хизээ дугаал бай. Дугуй байснараа хүүхдийн чадварыг бид нар илүү олж авч нээх гээд байгаа болохос тэр хүүхдийг зүгээр л юм болгон сонсоод байгаа биш шүү дээ хүүхдэд. Янз янзын гоё тим юм хийсэн, юм уншсан, би тэгсэн ингэсэн гэдэг гоё юм хэлэх тус. Өө сайн байна. Баярлалаа. Мундаг шүү.
энэ чигээр хичээгээрээ чамаараа бахархаж байна гэж хэлчихэр хөөх нөгөө хүүхдийн тэр 7 хоногтой зүгээр өстө бүр нэг магнаан тэнийгээ зөв нөгөө улмал гайхуулах гал хонгорох гол бүр нүдэнд нь гялалзаад тийм хүүхэд бол маш их урт наслна, дотоод сэтгэл нь гоё амарна, зүүд нойрно, гоё болно, гоё унтна. Хүүхдийн сэтгэлийг үүсгэхээс илүү их магтжээ. Илүү хүүхдийг урамшуулжээ. Илүү хүүхдэд нээлттэй бай. Өнөөдрийн хүүхдүүдээр бид нар одоо бахархаж, өнөөдрийн хүүхдүүдийн ололт амжилтаар одоо бидний л бахархал, бидний л одоо ирээдүй хүний хүүхэд гэлтгүй юм хүүхэд болгоныг бид нар сайн харж анхаарч хүн болон бас зөвлөгөө өгж явах хэрэгтэй, магтчих хэрэгтэй. Судал тавиад өгөл миний хөө баярлалаа. Судал тавьж явах баярлалаа гэдэг хэлдэг хүн бараг байхгүй шүү дээ өнөөдөр автобусанд. Энд чинь муухай байхгүй. Таныг гэж итгэж тэр үг босхгүй шүү дээ. Дэндүү хүүхдэд залуучууд одоо ахмадууд дэндүү хүндлэлгүй бүдүүлгүй шүү. Өнөөдрийн ахмадуудыг би шууд их бүдүүлэг. Би суух ёстой гэсэн шиг. Минийхөө суудлаа өгчөж имэн хөл өвдөд байна гэж шал худлаа шүү. Нэг ганц суудлаа зогсож болохгүй юу? Ерөнхийдөө энэ хөл яагаад өвддөг гэхээр илүү их одоо хөдөлгөөн хийдэггүй, халахдаггүй, явдаггүй. Тэгээ юу гэдэг залхуу хүний л одоо юм да өвчөө хэлнэ гэсэн. Тийм учраас ерөнхийдөө хүүхэд бол хүүхэд, оюутан бол оюутан ч гэсэн бас л хүүхдийн дайнд орно шүү дээ. Тийм учраас бид нар л өнөөдөр залуучуудыг хайрлаж, хүндэлж, залуучуудаа бид нар л хамгаалахгүй юм бол бидний адилхан үр шүү дээ. Хүний хүүхэд гэдгийг утгаар хязгаарч тэгж хүндийн хүүтэнд тэгж харьцаж болохгүй. Дандаа баярлалаа, талархлаа гэж сайн хэлжээ. Тэр хэрээр залуучууд урам аавна шүү дээ. Хөөх энэ юм надад ингэж хэлсэн шүү гэ. Хүүхэд дотор аюу гой сэтгэл нь гийдэг байхгүй. Тэр хүүхэд ядарсан байж болно, нойрон дутуу байж болно. Өнөөдрийн залуучууд үг гэдэг хүний ерөөдөө тэгэл эрэхтэй хамгийн чухал юм чинь та нарын дотоод сэтгэлээс гарч байгаа үг л байгаа. Хүүхдүүдэд ямар хүнд, ямар үед, ямар үг хэлэхээ өнөөдөр та нар сайн мэдж явах хэрэгтэй. Тэгэхээр та нарын бас дотоод сэтгэл бас их зөв эерэг байх хэрэгтэй. Тийм зөв муухай байж болохгүй. Гомдсон хүүхдтэй гомдсон, хандаа гомдсон гомдлоо хамаагүй хүн тэгж гаргаж болохгүй. Гэр доторх юмыг гэр дотроо л байлаа. Гадаа байгаа юмыг гадаанаа л одоо орхиж гэртээ орох хэрэгтэй гэдэг утгаараа өнөөдрийн энэ гоё сэрж байгаа энэ гоё сэрхүү оюун санаа өндөртэй энэ агуу хүүхдүүдийг бид нар л үнэлж, дүгнэж, итгэж, хайрлах бидний агуу том үүрэг ба энийг чинь одоо Тэнгэр харж байгаа бидрээс өнөөдрийн хүүхдүүдтэйгээ хүргэнтэйгээ бэртэйгээ ачтайгаа яаж харьцаж байгаа, яаж гарт илгэж байгаа одоо хүүхдэд ялгаж өгч болох шүү дээ. Өөрийнхөө хүүхдэд гоё юм өчөөд нөгөө нэг ач зээдээ болохоор нөгөө арай өөр юм өгдөг, дутуу юм өгдөг, жоохон юм өгдөг гэж болохгүй шүү. Тэг чи хүүхдүүд хараал мэдчихэж байгаа ш. Хараал ойлго таныг дүгнэж байгаа ш. Тэгэж улаан цай ялгадаг, улаан цайн тэгж хүүхдийг тэгж. Тэг чин бас л хэдий биеийн жижиг гिचгсэн ухаан санаанууд та нарын дайны шүү. Хүн л юм чиндээ. Тэгээ Монголын оюун санаа бол дийлдэшгүй оюун санаа, гүйцэгдэшгүй оюун санаа, цаашаа улам тэлж улам хөгжиж явдаг, унтарч хөгжиж явдаг оюун санаа. Төр зур жоохон гомдож, хэсэг зогсож, унтралж эргээс сэрэхтэй зүгээр өстө маш хүчтэй дараагийн хүүхдүүдийг гүйцэд авдаг оюун санаанууд. Тийм учраас өнөөдрийн хүүхдүүд хитрхи хатуу хэлж, зэмлэж, хитрхи одоо сэтгэл зүрхийн гомдооч, хитрхи уйлтална, хаширтлна, хитрхи тийм хатуу үг арай л үг эрттэн гэж яддаг. Тийм учраас үгээ мэдэж, сэтгэлээ мэдэж үр хүүхдүүдэд хандаараа л гэж хэлэх гээд байгаа багш нь. Үг бол хождохгүй. Тэгтээ жоохон хүүхдүүд арай хүндэтнэ. Наснаас нь нэрт арай хатуу үг, арай чанга үг тий бас арай хүндэтнэ гэсэн. Хүүхэд тэр үгийг чи учрыг ойлгохгүй ш. Яг өөрийнх нь насанд нь таарсан үгийг хэлээд загнадаг байх. Загнахдаа зөөлөн загнана. Зөөлхөн айдуухан хэлэхэд хүүхд бол ойлгоно ш. Тэгээ өнөөдрийн хүүхдүүд маш их одоо сэтгэл готролд ороод өвчлөөд эмнэлгээр дүүрэн хүүхдүүд эмнэлгээс гардаггүй, идэгдэггүй юмыг харахаар бас багшаа сэтгэл өвдгийн хайрын хүүхдүүд, Монголын хүүхдүүд ямар хүчрхэг оюун санаанууд ингээ хөвтөж идэг юм болоо гэх тий. Үнэхээр эмнэлэгт одоо идэхгүй байгаа улаан жил эмнэлэгт байгаа хүүхдүүдийг
төр чөлөөгөр гаргаад багштай аваад ирэлдэ. Би бас нэг засаад таар туслахыг л бодно ш. Энэ эмнэлгийн харьяан л үед энэ эмнэлэг л яа тийм гээд ганц эмнэлгээ тэгээ яваад ич болохгүй ш. Тэгээ хүүхдийг илүүх ээжнэр Монголд төрүүлнэ. Монголд харь газар очичоод одоо оюутан болж очичоод ажил хийх гэж очичоод яг хөө тэндээ төрж байгаа юм л та. Монголын газар шороон дээр тэгээд Монгол эх орондоо төрсөн хүүхд арай өөр газар очиод тэндээ тэгээд тэндээ төрөхөр тэр газар шорооны долгион, тэр газар шорооны эрчим энерги, тэр газрын одоо унд ус бүх юм өөр. Тэр хүүхдэд Монголын юм хэрэгтэй. Газар нутгийн шороо энерги эрчим бүх юм хэрэгтэй учраас илүүх Монголдоо ирж төрөөрөө. Монголдоо хүүхдээ тээгээрээ олсон бол ирж энчээ чөлөө авч ирээд энчэнэ тэгээд энчэнэ төрөөд тэгээ явж болно ш. Тийм учраас тэгжээж одоо манай газар шороо эрчим энергитэйгээ хүүхд чинь нэвч шавт холбогдож үүртийн харь нутагт байсан ч Монголын газар шороо тэр хүүхдийг үүрүүлж мэдэрчихэд. Холоос ч гэсэн долгио нээгдчихэд. Эрчим нээгдчихэд. Тийм гоё. Монгол бол хүүхдээ хаа байгаа газараас өргөдөг. Одоо хол гэж хязгааргүйгээр бүх юмараа мэдэрдэг. Тийм агуу сүнслэг ертөнцид чинь монголчууд байхгүй юу? Гадаад байсан ч харь хол байсан ч олон жил байсан ч Монгол нутгаа бодоход Монгол уул уусаан бодоход эрчим энерги шууд очиж идэг. Монгол төрсөн учраас. Тэгээ би Монгол эмэгтэйчүүдийг Монгол нутагтаа үрээн тэгээд яг тэр одоо харь газар байжгаад өртөө болчиход 2-3 сарын дараа ороод ирж болно. Орж ирээд энд бүр бүтэн тэгээд энд төрүүлэх ёстой. Тэгээд төрсөн хойно аваа явж болно. Монголын газар шороон дээр тээж төрүүлээч гэдэг чинь тэнгэр удамтай учраас. Тэнгэр бол Монголын газар шороон дээр төрсөн хүүхдийг илүүх онцолдог байхгүй юу? Аш онцолдог. Монголын эрчим энерги гэдэг чинь дэлхийд байхгүй эрчим энерги. Дэлхийд байхгүй сүнслэг төвшин. Дэлхийд байхгүй бүх чадамж зөвхөн манай Монголын газар шороонд байдаг учраас монголчуудыг дэлхийд цор гэж яриад байдаг. Тэргээрээ бид нар гайхагддаг. Тэгээ өнөөдрийн та нарыг бас дэлхийд ийм гайхамшигтай ард түмэн бийжээж та нарын уян санаа яагаад сэрдэггүй, яагаад мэдрэгддэггүй, яагаад зүйдээ манддаггүй, яагаад өвд эцтэйгээ уулздаггүй, тэднийг яагаад доороос нь ундаалж аргадар тэднийг дэм болдгоо гэдэг би бас гайхаад байдаг. Та нар ч гэсэн надаас яагаад асуудгүй? Ээж аав чинь зүүдээр хаг чи ирж л байгаа ш. Таньдаг мэддэг хүн зүүдээр ирж л байгаа ш. Та нар юу хэлж гин, юу одоо тэднийг яаж ив? Бүх юм хоорондоо холбоотой. Нас барсан ч гэсэн та нартай холбоотой. Амьд сэрүүн багта харь ертөнцид очисон ч холбоотой. Үгсний дараа ч холбоотой. Чи үгцэн гэ та нар бүр ингээд хайчдаг. Одоо хааштай байхгүй болсон юм чигээ бүр хаяад бүр ингээд тагч болчихд. Энэ бас биш. Байгаль шиг тэнгэрт. Үгсэн ч байсан та нар араас нь бүх амтлагааг нь өгж л ахс. Би тэгээд амтлагааны өдрөө чи 9-гүүдээ амтлагаагаа өгöd байгаа гэж чинь та нарын тэнгэрт байгаа хүмүүсийг ч л та нараар дамжуулж аргах гэдэг байгаа байхгүй юу? Тэдний хэдий чиний аргадна. Тэр хүмүүс та нараар дамжуулж бүх юмаа авснараа эргээгээ та нарт тусуулна. Та нарын хүүхдүүдэд, та нарын ач зээнэрт тусуулаад. Тэгээ буцаагаад харин та нарт талархсандаа агуу хүүхдүүдийг нааш нь та нарт илгээж явуулаад биш. Танаа бэр чинь агуу хүүхэд төрүүлээд биш. Тэгээл ойлгоч. Ер нь монголчуудын тэнгэр гаарыг ирэхстэйгээ бүр үүрдийн тийм хизээс тасрашгүй тийм үүрдийн тийм холбоотой артан монголчууд. Тийм учраас нөгөө тэнгэр заяатай гэдэг нь цаана амин чанар нь тийм агуу гайхамшигтай учраас хизээж салшгүй байнгын холбоотой. Одоо жишээлбэл одоо натаа байн холбоотойгоо тэр Чехад амьдарч байгаа байн одоо цагийн зөрүүгөөс болоод хаяас лайваар орж чаддаг хандсар ингээ бүсгүй байгаа. Доронтын бүсгүй. Олон жил над дээр бас ингээд миний хичээл сургалтанд сууж миний эмчилгээнд орж надаар маш олон жил дагаж явж үнэн одоо зөв хүн болсон. Одоо олон хүмүүсийг би зөв болгож амьдралын суурь өрн эрчим энерги бүх юм зөв болгож өгдөг. Одоо тэгээ тэнд очичоод тэнд явхаач хэлсэн би явуулнаач гэдгийг хэлсэн. Тэгээ явуулсан тэндээ очисон тэндээ очиод одоо нэлээд хэдэн жил амьдарч байна. Өвдөж зовсон ч гэсэн би шууд эндээс энерги цацаал тэрийг шууд босгож ирдэг. Ерөөдөө монголчуудын энерги тийм хүчтэй. Та нар өөрөө хүчин гадаад байсан ч гэсэн ижиг хүн байна да та хүүхд рүү энерги шидэл гоё.
Тэр болгоныг одоо багшиндаа зааж өгөхөд бэлэн, ярилцахад бэлэн, зөвшөөр. Ерөнхийдөө монголчуудад чадахгүй мэдэхгүй юм гэж баг байхгүй шүү. Байхгүй. Та нар эдгэрхий нэрлэх үү вэ? Нэрлэх үү юм уу, ичимхий юм уу, мангар юм уу та нарыг би ойлгодоггүй. Хатуу гачин асуултаар надыг та нар булж ах хэвээр. Тэр их сонин асуултанд чи би бүгдийг хариулна ш. Тэрээс асуулт байдгүй би та нар гайхдаг. Тэгээ надад нэг сонсох дуртай. Тэгээ асуулт байхгүй. Миний яриад байгаа сонин байна уу? Надыг ухаад ахын сонин байна уу гэж та нар бодож үзээрэй та нар. Би орсуудтай геттуудтай ирсэн бол өстө асуултаар болуулдаг би. Өстө сонин юм. Зарим асуулт нэг би хариулахгүй гэж хэлдэг би улаан цай. Монголчууд бол би хариулна. Гадныханд би хамаагүй дотор юм өгмөргүй ш. Та нараас болохоор юу ч хэлдэггүй. Тэгээ би та нарыг одоо сонин юм хизээ монголчууд сэрж, хизээ монголчууд одоо гайхамшиг ус надыг өшөө одоо уудалж, өстө надыг нэг танд юу байдгийг гэдэг чиг өстө нэг бүх талаар асууж, бүх талаар судалж надыг жинхэнэ хинбэ гэдэг үзэх ёстой цаг нь ирчээд ш. Ямар ч асуулт байдаг нэг ойр зурханы жулхан асуулт тавьчихвал ингээд тэгээ болоо юу. Та нарын хэмжээ тэр үгүй шүү дээ. Тэгээ үнэхээр натаа уулзах гээд асуулт тодруулах юм байна уу? Хагас өдөр хүрээд ирэхээр ирэхгүй. Тэгээ лайваар уулзах юм байхгүй, асуух юм байхгүй. Тэгээ та юу сурах гээд байгаа? Тэгээ миний яриаг сонсох гээд байгаа юм уу? Миний ярианаас цаад нарийн эндийн таарт хэрэггүй юу? Гайхдаг. Би одоо энэ шиг л гятад руу өвөр Монгол руу орохоор өвөр монголчууд ч их юм асуув. Гятад бол маш их юм асуув өвөр монголчууд хайж байгаа гараа өргөж ирэл. Тэгээ би хэлж ш зарим энэ асуултанд би хариулахгүй. Та мэдгүй мэднэ. Хариул үгүй. Тэг чи монголчуудад тэрийг хариулах болохоос гятадуудад би тэр сайхан нарийн юм ас хэлмээргүй ш. Тэр энэ одоо ерөөдөө монголчууд ийм жоохон оюун санааны жоохон хоосролтой гэх юм уу, оюун санааны мэдрэмж юу гэх юм уу, одоо мэдээлэл юу гэх юм уу, арай л монголчууд бас ийм тийм гонсгор дүлий дөмбөр ойлгодог юм уу, ойлгодгүй юм уу, хүнтэй ярилцах дургүй юм уу, хүнийг шааж асуух дургүй юм уу, суралцъя гэж боддоггүй юм уу, багшаасаа суралцъя, багшгийн хамт болъё, хамтдаа олоолаа бөөнөр гадаад дотоож тэр олон хүмүүстэй одоо хамт ажиллая барья. Тийм сэтгэл байхгүй та нарт. Одоо өвөр Монгол гятууд бол та энд юу хийж яваа гэж бүр хүртэл надад асууж ирсэн. Би шин заримдаа амаа таглаад байсан. Юу гэсэн үг би бас нэг наашаа салхинд гарангаа ирж энд байгаа олон монголчуудаа эмчлэх гэж ирж ш. Тэгэхээр тийм үү таныг ер нь ар монголчууд ойлгож байгаа юм уу гэдэг ш. Юу гэж байгаа ойлгохгүй яах юм хэр. Таныг ар монголчууд ойлгох нь ч өдий байна гэж авсан нэг хүүхэн. Яагаад гэсэн чинь хэцүү ш та ар монголчуудтай харьцахад хэцүү. Ар монголчууд энэ таныг ер нь ойлгохгүй дээ. Ойлгох болоогүй гэв. Тэр болгонд бас иччил явлаа. Та нарыг өстө голыг нь болол хэлэхээр жоохон дотроо уур хөрөвч жоохон ууралж одоо уурлаа дээлтэй биш. Тэгээд таныг үнэхээр ар монголчууд одоо ойлгодог бол мэддэг бол та энд байх албагүй ш. Ар монголчууд таныг хүрээлээд энэ олон мэдээллийг чинь цуглуулаад таны эмчилгээг шаваад та тэнцээ наашаа ирэх дайны тийм завтай хүн биш байхгүй юу? Тэр та энд байхыг бодоход таныг ар монголчууд одоо бол таныг танигуудын та энд явж байгаа байхгүй гэж хэлж явах жоохон дотроо иччил явлаа. Тэгэхээр өнөөдрийн та нараас илүү гятадууд өвөр монголчууд оюун санаагаар та нар урд орж ийн гэж би хэлсэн ш. Урд орж ийн. Тэр надтай уулзахаараа асууж байгаа асуулт, тавьж байгаа асуулт, бараг надтай өөр энэ зэрэгцэх гэл бараг надтай булаацалтах гал бараг судал булаацалтах гэж байгаа дайны та хоногоо сунгочих. Одоо 2 хоногийн дараа буцах гэж байна. Хожуу уулзсан гэсэн тантай би баяртай байна. Уулзсандаа баяртай байна гэж хэлэхээр хоногоо сунгочих. Хамаагүй энэ өөрөөр нь хүсийг би өгчээ. Та хоногоо сунгочих тантай уулзах хэрэг байна. Өшөө хүн имжлүүлмээр байна гэдэг ирэхэд тэгж их оюун санаа, тэгж их эрчим энерги юм автаж ш. Тэгэд монголчууд болохоор ойлгодоггүй, тоодоггүй. Гайхдаг. Ийм асар ялгаатай, маш их ялгаа байна. Тэгээ багшин явдаг гятад явсан ч гэсэн бас гятадын цаг агаар гятадын уул усны мэдээлэл, газар шорооны мэдээлэл давхар авна. Монголчуудад юугаар одоо давуу талтай, монголчуудад юугаар нээлтэмжтэй гэдэг. Ерөнхийдөө гятадуудын тэр наагур тэр газар орны мэдээлэл, тэр уул усын мэдээлэл тэг би аюух харьцаж ирсэн. Харьцаж боломжийн юм билээ. Тэг надад шууд ингээл долгион бүх юмтай нээгээ ирж гар чинь гоё юм билээ. Эхлээд жоохон айжсэн яаны нуулын эзэн
би ч одоо Монгол хүн байж идэг энэ хүн ч одоо гэхээр чи өөр Монгол гэсэн биш харин бүр надад чи айгүй хүндэтгэлтэй айгүй илгэмсэг өөрөө хүүхд шиг чухам гой үлдээж авч байгаа би их айжсэн дотроо ийм бас гэж байдгаа юм гэдэг сони юм бэлээ. Тэгээ та нартай харин бүгдээр нийлээд нэг уулзах юм бол ярих сонин сайхан юмнууд их байна шүү дээ. Та нар л өнөөдөр надаас илүү юм нэхэдгүү, сэрдгүү, багштайгаа ажилдгүү, одоо яадыг битггүй. Тэгээ ирэхгүй. Тэгээ өөрсгөө сэрэхгүй, нээхгүй. Одоо ямар учир байна гэдээ одоо гайхаад байгаа байхгүй ямар учир байна. За бүгдээрэнд нь орой минь. За бүгдээрээ дор дараа амтлахаануудаа угаараа бүгдээрээ. За өөр Монголд явсан нэг хүүхдийн талаар явъя. Яри. Багшаа уучлаарай гэдэг нэг хүүхэн. Багшаа би 2 ихэр хүүхэд авчирч болох уу гэд. Яасан хүүхдээ гэсэн чинь авчир танд үзүүлэх гэсэн юм а эрүүл мэндийн нэмчлүүлээ. Ихэр юм а хүү охин хоёр агаамаа. Өө юу хөөх юм болно. Авчирч болно. Ерөнхийдөө багш нь хаач явсан урдаар хүүхдүүдийг үзэх. Хүүхдүүдээр бүх юмны мэдээлэл ороод ирдээ. Аанда. Ар гэрийн амьдралын мэдээлэл бүх юмны мэдээлэл хүүхдэр дамжаа ороод ирдэг учраас гоё байдаг. Авидэр гэлтгсэн. Тэгээд багшаа яана энэ хоёр хүүхдээ ээж нь нас барцсан. Энэ хоёр хүүхдээ гаргаал өнгөрцсөн. Одоо тэгээд эцэг хүн яаж энэ хоёр хүүхдээ өсгөхөвдө тэгээд нэг нь мана тал нэг нь нөгөө тал авсан. Тэг хоёр тал ингээд нэгээрээ ингээд тэр хоёр хүүхдээ өсөж байгаа. Хаяа амралтын өдөр энэ хоёрыг уулзалдаг гэд ярьж гинаа. Тэгээд өрөвдлөө дотроо. Тэг одоо эддэг ч одоо нэг хоёр л хүрэх гэж байгаа да арай л хүрээг байгаа. Хоёр жоох юм. Тэг хаяа хоёлын ерөөс уулзалт хоёр үний санаад идэв хоёр чинь ингээд. Тэгээ над дээр ирсэн. Тэгээ эхний өдрийн эмчилгээ орлоо. Аядлахын гэж хоёулаа хүзүүгээрээ тэрвэрлдээд хоёр үний санцсан юм илүү бүр би ч бүр хараа уйлчваа. Тэгээ хоёр дахь өдрийн эмчилгээнд ирсэн чинь ингээл нэг уяг би өөрийнхөө урд сандал дээр одоо эмч над руу харуулаа. Ерөнхийдөө эмчлэгч хүмүүс над руу хараа суудаг мэт чинь над руу хараа сунгад би нэг сүнсэн биеийг одоо янзалдаг. Тэгээ янзлах гал ингэсэн чи өөдөөс хоёр эрхийн хуруугаа ингэж суцсан нөгөө жоох эрхтэй хөлт ингээд. Би тэгэл жоох хүүхдийн хоёр эрхийн хуруугаа ингэж суцсан чи бүр тэгээд нөгөө хүүхд чи ингээд өөлдсөн. Нөгөө эрхтэй хүүхд. Тэгсэн чи би сэтгэл имзэглээд хоёр хөөрхөн хуруу ингээд өөдөөс ингээд уйлчаар ивүү биш нөгөө ээж байхгүй хүүхд. Тэрийг ботхоор би өөрөө тэгээ би хүүхдийг амнаас суусгийг авчихтаа гэд. Тэгээ би бас тэр хүүхдийг хараа өөрөө давхар уйлаад надыг та нар уучлаарай гэд. Тэгээд тэр хүүхэд нөгөө өөрийн энергиэр эмчлэхээр тэдрээс илүү мэдэрсэн. Мэдэрсэндээ надад тэгээд талархаж байгаагаа илэрхийлж байгаа байхгүй тэр хүүхэд. Нэгсэндээ илэрхийлнэ. Тэгээ би хүүхэд хүртэл ийм агуу шууд мэдэрчиж танараас илүү мэдэрчихэд шууд хоёр хуруугаа ингээл урд өдөр нь зүгээр ингээд сууж байгаа л миний хүн нүдэн энерги гэл нүдэн энергиуд нь би энерги сүнсэн биеийн янзлал энерги шидэл ингээл айц мэц тэр шаналж байгаа бүх юм өөрөө би энергиэрээ засчдаг байхгүй. Энэ хүүхд ямар их айгаа вэ? Энэ хүүхдээ бити загнаараа бити энэ хүүхдээ жоо ширүү хандаар энэ хүүхд айцсаа болоо жоохон толгойн нэргээд байна наа чи ягаад айчирээ гэдэг өөрөө би бас нүдийг аниулж байгаа юу засчдаг байхгүй өөрөө энергиэрээ шууд биш нүдэрээ л хийдэг тэр болгоно өөрөө нүдэрээ уушаад тэгэл нөгөө чи хоёр хуруугаа ингээл уйлахаар би чи дагаж уйлаад эмчилгээ өгч чаддаг. Тэгээ дараа нэмчлэгээ өгч надыг гүйжиж хүзүүгээр тэрж авч үнсээд тийм хөөрхөн тэгээ нөгөө чи хоёр хүнийгээс хүзүүдэж аваад би вэрийг аягүй сандсан байлээ. Аягүй сандсан тэр хөл миний мэдээлэл ус дэндүү мэдэрсэн байх гэж бодсон би дэндүү ижиш гэх тийм гоё энерги мэдэрсэн юм уу ээжигээ гэж бодсон юм уу тэгээд тэр хүүхэд өөрөө хүнийг хараад мэддэг. Агуу хүүхдүүд ерөөдөө сандал дээр суугаад надыг нүдэн анир гэж баг нүдэн анирх өөдөөс бүлтийгээл ингээ зарим нь өөдөөс яриад гунганаал ингээл юм яриад байгаа. Тэр чинь нэг юм хилээд дээ шүү дээ бас нэг юм мэдрээд ерөөдөө би чи ийм хүүхдэд ийм тэмдэг олон харсан. Германд ч харсан. Бэлэгт бас харж байсан. Ерөөдөө гадны хүүхд л бол хүүхдүүд хил яриа харгалзахгүй. Ерөөдөө хүний энерги ирчим өнөөдрийн шинэ иргэний хүүхдүүд болсон шууд нэвчвд хардаг мэдэрдэг тийм агуу.
Тэгээ өөр Монголд хэд хэдэн хүүхдүүд бас надтай тантай жич уулзъя, жич асуу, ээж аамар бас жич хүүхдийнхээ талаар асууя, уулзъя гэж бас хүмүүс их ирж исэн. Тухайн үедээ би хүмүүсийг яг нөгөө асуултанд хариулж зөвлөгөө. Ерөнхийдөө энэ бас хүүхдийн өвчний талаар, энэ хүүхдийн талаарх мэдээлэлүүд бол нийтийнхаа хинний хүүхд ч ийм юм дайрч тусч болно. Энийг хувь хүн гэхгүйгээр би нийтэд нь бас наадах чинь би бас маргааш нөгөөдрөөс бас хүмүүст хийж өгнө гэдэг энэ тэнд бас тэр мэдээллийг тараасан. Тэр ерөөдөө өнөөдрийн шинэ нэрний манай Монголын хүүхдүүд ч гэсэн надрыг бас мэдэрдэг. Та хэн бэ багшаа гэж их асуудаг бүр өөдөөс. Тэр чинь миний долгионыг хараад ш. Долгионыг харангуйтай хүүхдүүд тэгж асуудаг хөө. Ерөөдөө өнөөдрийн 0-3 насны хүүхдийн бэлгийнүүд нээлттэй байдаг учраас 0-3 насны хүүхдийг гомдоож болохгүй, уйлуулж болохгүй, айлгаж болохгүй, гордөөж болохгүй. Дандаа гар дэлгэж үргэж үнсэд тэрж байгаараа гэж хэлээ. Тэрж байгаараа. Яг энэ 3 хүртэлх хүүхдийг та нар айлгах, чочоох, гомдоох, уйлуулах, хуурах тохиолдол гарах хэрээр хүүхдийн доторх амин сүнс, доторх одоо амин чанарын эсүүд өөрснөө одоо улам төлжиж, улам амилгаа ордог одоо цаг хугацаанд нь та айлхаар гоё хүүхдээ зөөлөн тайван одоо гоё харьцах хэрэгтэй гэдэг хэлье. Айлгаж жочид ерөөсө болохгүй шүү гэдэг хэлье. Өнөөдрийн хүүхдүүд аль ч орны хүүхдүүд адилхан. Хүүхэд бол хүүхэд. Тэг хүүхэд өөрөө цаанаасаа одоо та нарыг сэрэх гэж, та нарт туслах гэж, та нарыг бас алстаа бас зөв чиглүүлэх гэж одоо тэнгэр тэр хүүхдэд та нарт өгөөгүй юм ань хүүхдэд өгж ирсэн байгаа. Тэгээ наадах чи өвлөж ирсэн хүүхд чинь доторхтой өөрөө тэрийг ингээд яхаа мэдгүй ч жоох хүүхд чинь тэгээ яваа юмда нас явах хэрээр надтай уулзах хэрээр өөрөө аяндаа надаас ингээд асуугаад явчихдээ. Өдөө ховдож явж байхдаа бас 16 настай охин багшаа тантай уулзаж юм асуумаар байна гэж хэлж бас тодорхой их сонин асуулт асууд би тэр талаар бас хариулж исэн бэ. Тэгээд ямар мундаг хүүхд вэ гэдэг. Хөдөө явж байхдаа хэд хэдэн хүүхдүүд иржсэн. Тийм учраас өнөөдрийн шинэ нэрний энэ хүүхдүүд 0-16 насны 18 насны хүүхдүүдийн онцлог шинж чанар, энэ хүүхдүүдийн оюун санаа, энэ хүүхдүүдийн эрүүл мэнд бол ерөөхдөө бүх талаараа надтай хамааралтай. Тэнгэрийн хүмүүс бол өнөөдрийн Монголд амьдарч байгаа 0-16 насны хүүхэд ямар ч юм уухгүй, тан уухгүй, эмнэлгээр явахгүй ганцхан таны гараар эмчлэгдэх хүүхдүүд гэж Тэнгэр надад даалгавар өгсөн боловч тэр болгоныг би хэрэгжүүлж байгаа боловч дийлэнх нь эмнэлгийн хараат байгаа учраас та нар энэ олон эм тариа хийж, энэ олон эм ууснараа хүүхдийн доторх юм сарниж байгаа, алдагдчихж байгаа. Тэгээ сарнаад ирэхээр одоо юу гэдэг өвгдөөц нь одоо гисгэл өгөхөр ингээ биеэр нь тууралт ирнэ. Тэрийг та нар харшил гэж андуураад янз янзын тууралтууд гарна. Одоо нэгсэн өвгдөөц нь гомдож байгаа. Хайр хүүхдийн юм болох ёстой. Тэгээд өрөвдмөрөө янз янзын өрөвдмөр одоо тэгээд тийм янз янзын юмыг би бас заримдаа тэнгэр хэлээч гэд би заримдаа айгаад хилдэггүй одоо хайрштай ингээд энийг туулаад үзэж байгаа хүүхдий ч одоо тэгээд энэ арга гэрийн муухагаар хэлээд л тавьсан ашиг тэгэл өөртөө өмнөөс нь бараг би ч уучлалт угаал оройн гэртээ ирээл өмнөөс нь бараг засал хийдэж штэ энэ айлыг өшөөгөөрөө мэдхгүй дээл үр хүүхдээ юм болгоцсон мэдхгүй дээл ингээд ламаар явсаар гал эмнэлгээр явсаар гал энэ хүүхдийн хувьцааг ийм болгоцсон мэдгүйгээсээ их юм өөрчин дөө манай монголчууд эдээ одоо багш нь өөрөө өөрч ардаас нь их сууж орой сууж нойтын өөр мэдээ та нарын муу муухай болгоны чиглэг засаж залруулж хэлж өгч тэдрийг тайвшруулдаг. Тэгээ тайвшруулахгүй бол эргээд бас эвгүй дараагийн хүүхдүүд бас ямар ч орж ирэх юм бэлээ. Ерөөдөө гоё хүүхдүүдийн гоё байх хэрээр дараагийн хүүхдүүд өшөө хүчрхэг орж ирнэ. Тэгээ хүүхдүүд болгон жилийн жилд урд хүүхдүүдийг давж 1-2 мэдлийг илүү чадамжтай орж ирж байгаа, илүү орж ирж байгаа гэдэг та нар ойлгоорой. Тийм учраас өнөөдрийн оюун санаанууд бол өстой гайхамшигтай оюун санаанууд та нарт явандаа ид шид гайхамшигтай явандаа та нарт мэдрүүлнэ, надад амьдралын явцад мэдрүүлнэ. Ямар оюунлаг байгаа, ямар төвчээртэй байгаа. А та нар багт нь хэтэрхий уурлуулж, гомдоож, харамлаж, чамлаж, загнаж, зодож, тэг хялалцаж, зэхэзэж, чулуудаж байснараа хүүхдийн амин чанарыг та нар үгүй болгодог байхгүй юу? Хүүхдийг загнуулж гомдох хэрээрээ нэг доторх бийжэр доторх гоё амин сэрсэн эд эсүүд нь гомдох хэрээрээ дайжид алгуулад идэв. Арчигдаад. Тэр хамгийн харамсалтай. Тэр чинь тэнгэр өгсөн ш тэр хүүхдэд. Миний хүүхд доор очиж өстой
од чиг ялзад ах дүүнэрээ бүгдийн төшид тулаад бүгдийн тэр туслаад хараа гэдэг. Дүүрэн юмтай явуулсан та нар энэ дээрээ ганц жил юм уу 2 жилийн дотор 3 жилийн дотор бүгдийн нөгөөт нь үгүй ярьсан. Тэгээ нөгөө хүүхдээ одоо хэлд ордог бай. Манай хүүхэд хэлд ордог байна. Манай хүүхэд үгэнд орохгүй гадуур таньд байна. Манай хүүхэд юм залхуу болоод байна. Манай хүүхэд таргалаад байна гэдэг янз юм хэлж явдаг. Энэ бол үнэхээр та нарын буруу. Та нарын буруу. Яг л Тэнгэр бол хамгийн хүнийг илгээсэн, хамгийн хааныг хүнийг илгээсэн боловч тээж байгаа ээж өөрөө өвчний суурь ихтэй. Илэг жоох өөрчлөлтөө, нойргүйдэл ихтэй, бөөр их өөрчлөлтөө, бөөрийн даралт ихтэй. Урд нь хэд зулбж исэн маш их амархан гомддог сэтгэл зүйх тийм тавгүй ээжийн мэдээлэл хүүхдэд их нөлөөлдөг учраас өнөөдөр төрөх гэж байгаа ээжүүд зүрх сэтгэлээ эрүүл мэндэ чамдад маш их надаас зөвлөгөө авч өстө би ээжийг агуу байлгаж ээж доторх хүүхдийг агуу чигээр ингээд авах гээд байгаа юм. Гол нь өсөж торниулах гээд байгаа юм. Тэгэхээр ээжид ямар ч одоо эмнэлгүүч нь жирэмсэн ээжүүд мэдээл байхгүй зүгээр биеийг үдсэн болоод чагнасан болоод эхот харсан болоод шинжилгээ авсан болоод тэгэл ингээл за дараа ирээ гэдэг. А нөгөө ээж нь бөөр ойгүй өөрчлөлтөө байнга бөөрийн даралттай хоолой их өвддөг нойргүйдэлд орцсон биений хүйтэн маш их тоонус өгөөд байгаа одоо янз бүрийн шалтгаан байдаг. Тэр болгон дээр нь ямар ч эмнэлгийн талаас юу ч байхгүй. Зөвлөгөөч байхгүй л та. Тэгээс тэрхээр ээж аав нь хол байдаг. Нэг ойрхон биш. Тэр ерөөхдөө жирэмсэн ээжид маш ганцаарддаг. Таны ээлжийн ажилтаа хэдэн хүүхдүүд нь сургуулийн хүүхдүүд өвөнд нь ордог ингээд одоо манайхан ч нэгээд тийм хаана гэдэг эзэнгүй болчиход байна шүү дээ. Халамжлах, хэдэн үг хэлээд түшиж тулаад хэдэн үг хэлчих, өөрт нь хандчих. Тэгээ би үнэхээр энэ болон өнөөдөр төрөх гэж байгаа энэ болон жирэмсэн ээжрийг ирээч сэтгэл зүйн чинь бэлдъя, чамайг эмчилъя. Давхар одоо төрхөөс өмнө одоо бөөрөө илүү хэмчлэх. Өнөөдөр бөөр гэснээс энэ олон жил багш нь одоо баг энэ 29 онд миний 20 жилийн ой болох гэж энэ үйл хийсний багш нь одоо энергийн эмчилгээний барай хавсарч хийдэг. Ерөөд энергиэрээ л маш олон монголчуудыг эмчилж ирлээ. Тоогоо алдсан, давтамжтай тоогоор төрөл бүрийн хавдар ерөөд эмчлээгүй өвчин байхгүй, үзээгүй юм байхгүй. Тэгээ энэ дотор нь жирэмсэн ээжүүдийг л их эмчилдэг бас. Хүүхэд дотроо тоонус өгөөд байгаа, зулбаад байгаа багш 2 удаа зулбцсан. 1 удаа дотроо хүүхэд бүтсэн байрсан гэдэг янз бүр юм орж ирнэ. Тэр болгонд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгч хүүхдээ ингэж таньэ. Чи өөрөө ийм байгаараа ээжтэй харилцан ярилцаж сэтгэл зүйн зөвлөгөө өгж давхар эмчилгээ өгнө. Тэгээд одоо хүүхдийг төрөн төртөл тэр ээжийг би хяналтанд авчтээ. Тэгээд эрүүл ээжээс эрүүл хүүхэд авах гэдэг шүү. Тэр хүүхэд ээж эрүүл, сэтгэл зүйн эрүүл надаас ингээд дамжаад эрүүл болоод тэрхээр хүүхэд дотор айгүй гой боожод тэр хүүхэд дотор чадамжаа гоё аваад гараад иргэлдэ. Тэр нь бидэрт хэрэгтэй шүү дээ. Тэнгэрээс илгээсэн тэр гоё чадамжууд нь байх тусмаа та нарт иргэд хэрэгтэй шүү. Тэгэж илүү миний ажил цаашаа тийм нарийн ажил, нямбаа нэгт ажил хүний бүх юмыг мэдэрч хэлж ойлголцдог. Тэр хүн өөрөө одоо зөвшөөрөх юм бол тэр хүнтэйгээ ярилцдаг. Тэгээ бараг сэтгэл зүйн зөвлөгөө маш одоо давтамжтай өгдөг. Илүү жирэмсэн ээжүүдэд маш их сэтгэл зүйн зөвлөгөө өгч төрөхт нь их дэм боллоо. Тэгээ маш олон ээжнэрийг хүндрэлтэй төрдөг ээжнэрийг хүндрэлгүй төрүүллээ. Тэрэндээ маш их азтай одтой явж байгаа ерөөхдөө ээжнэр ч гэсэн маш их баярлал талархаж сайхан үртэй болсон даа талархаж охинтой болно гэсэн охинтой болж хүүтэй болно гэсэн хүүтэй болж ямарсан дэвэр би ч одоо хэлснээрээ болж идэг та нар ямар азтай юм бэ. Тэнгэр бол та нар гэсэн үнэн гоё болгож байна та нар зүгээр тэнгэрт баяр надад баярлах яг тэнгэрт баярлна надаар дамжуулаад тэнгэр сонсдог тэнгэрийн тэр агуу хаттууд юунууд бүгд надаар дамжиж тэр олон хүмүүсийн мэдээллийг сонсдог учраас багшаасаа айх юм байхгүй чих юм байхгүй ерөөдөө элен даалангүй ярилцах гэмээр бүх юм гоё болдог. Тийм сонир. Тийм учраас одоо энэ лайвн дээр ч гэсэн та нарыг тэнгэр харж байгаа учраас бүгдээрээ энэ лайвны ард бүгдээрээ бүтэн хувцастай ханцуутай юм та доошоо хөлчин ч гэсэн доошоо одоо бүх юм дүүрэн өмдтөө хөл гарын битүү байх хэвээр задгаа байж ерөөсөө болохгүй. Монголчууд юм задгаа үсээ бас сайн боосон шүлдсэн байх хэвээр үсээ задгаа үстэй сууж болохгүй. Монголчууд иргэдийн цэвэр ичимхий барыг бие хүнд харуулах дурггүй тийм агуу хүмүүс.
Яагаад гэвэл нүцгэн шалдан явах дургүй, бээрэн дүүрэн мэнг, бээрэн дүүрэн одоо хөх тэнгэрийн янз янзын өгөгдөлт толбууд мингүүд нь байдаг учраас тэрийг бити юмаа хүнд харуулаарай гэдэг чинь бити шалдан яваараа гэсэн үг байхгүй юу да. Тийм учраас би зундаа ч гэсэн бити хамаагүй нүцгэн яваараа, дандаа дүүрэн хувцастай яваараа. Тэг хэмээн та нар тэнгэр болно. Затгаа хувцастай яваал байвал та нар тэнгэр өгчдөнгөө та нар харьцаж та нарыг хүлээж авахгүй. Ер нь монголчууд тийм цэвэр ичимхий зантаа бие нүцгэлдэггүй, богино юм өмсдөггүй, задгаа ингэртэй юм өмсдөггүй, нүцгэн явдаггүй тийм ахуй хүмүүс байсан. Тэр бүх юм л одоо тэнгэр өгчдөнгүүд эрхэмлэж бидрээс одоо тийм байлгахыг хэлэх шаарддаг байгаа шүү. Тэрийг сайн хичээгээрэй та нар байна. Тэгээ багш нь төрүүчийн лайваар ярьсан айл болгон шагаатай болороо гэж шагаагаа цуглуулаарай гэж олон шагаатай болноо. Олон шагаатай болоод олон шагаагаа цуглуулсныхаа дараа хэлээрээ өөрийнхөө шагаануудыг олоороо. Энэ 3 сарын хүнд сар байла тэнгэрт. Та нарын бүх өвгдөөц бүх дээдүүд чинь дээшгээ дэвшин ахиж бүх шалгал сорилтонд орсон. Унах нь унж дэвшгэн дэвшилсэн. Багш нь ч гэсэн түмэн олныг бас та нарын өмнөөс ундаалж, та нарын өмнөөс баярлуулж, та нарын өмнөөс дутуу орон зай үг яриа сэтгэл зүйг нь илүүх дүүргэж одоо надтай харьцсан, надыг мэдэрсэн олон хүмүүс тусаж дээш нь бас дэмжиж явуулж өглөө, дэмнэж өглөө. Олон багш одоо над дээр олон багш нар байна. Багшийн олон шавнар байна. Тэр болгонтой бүгдээр нь хамааралтай учраас надаар холбогдож орж ирсэн, нэр гэрчин мэдэрсэн. Одоо амьд сэрүүн багтайх буян хийж исэн, амьд сэрүүн багтайх нүгэл гэхээсээ илүү буян хийж исэн хүмүүс бол маш их тэнгэрийн ороос надад мэдэрч байна. Амьд байхдаа уулзч яахгүй яв. Амьд байхдаа хаагур байсан хүүхдтэй чинь гэж маш олон хүн уйлж орж иж байгаа. Нэг тэрхийсэн, нэг хажууч нь очихсан гэж тий. Тэгм учраас тэнгэр гэдэг тийм агуу. Тэгээд надыг мэдэрч ирсэнд нь би баярлаж ижишгээ санаж олон ижийн нэрийг, олон эмээ нэрийг тэнгэрийн орн руу дээш нь дэвшүүлсэн. 100 уул гарсан хөгшин ч гэсэн дээшээ дэвшчихлээ. Оюун санаа нь гоё биш. Тэр нас хамаагүй харгалзахгүй тэнгэр бол нэр гэрчим сүнслэг төвшин байж хат л явна. Тийм гоё. Тийм учраас энэ 3 сар чинь тэнгэр хураалгааны сар, унах нь оочж, унах нь унж, дэвшин дэвшдэг агуу сар. Яг энэ сард нь би бас олон монголчуудаа дээш нь өргөж, дэмнэж, та нарын өмнөөс хэлж, ярьж, дуулгаж тэднийг цангааг нь тайлж, амтлагааг нь өвч, мах бол мах, сүү бол сүү, тараг бол тараг, айраг бол айраг, эдэм бол эдэм, өрөм бол өрөм. Тэдний тэр юу хүсэж байгаа бол бүгдийг идэж ууж. Ихэнхт нь ерөөхдөө туслалаа. Ганцхан хүн л харин чадсангүй. Яад бол насаараа ганцаараа явсан нэг ижээ байсан. Ерөөсө хүнтэй суугааг хүүхд ч гаргаагүй. Тэр ижил унлаа. Тий, яад бол боссонгүй. Тэр өргөн хүн чинь бас тэнгэрт айгүй хэцүү байдгийг. Өргөө. Тийм учраас өнөөдрийн хүүхэд гаргаагүй хүнд тэнгэр дургүй шүү. Дургүй. Энэ амьд яваа насанда энд бол хүн болгон үртэй байх. Эмэгтэй хүн болгон заавал төрсөн байх. Багадаа 3, тэгээд тэрнээс дээшээ гэдэг хүүхэд байх ёстой. 1-2-ыг ч хүүхдийн тоод оруулахгүй шүү дээ. Тийм учраас төрөөрөө хүүхдүүдээ сайн төрүүлөөрөө олоолаа болоороо. Тэр ээжийг яаж дэмнээд яаж ч гуугаад 3 ээжээс гуугаад чадсангүй нөгөө 3 ээжийнэр толгой дохиол яваад үлээ цаанаасаа болохгүй юм чи болохгүй л яад бол залуудаа энэ орчлонд энэ бидний юм байж байгаа нь амьдарч байгаа нь орчлон чинь хамгийн гайхамшигтай юм чи энэ орчлон багш нь 3 ертөнц гэж байдаг. Бид нар хамгийн гоё ертөнцид нь бид нар байж байна. Энэ бол хамгийн гоё ертөнц. Яг л сүнсний ертөнцөөс энэ дээрээ бид нар хүн болоод өхөөхлөө бидний оршуудаа байж шнэ гоё гоё одоо ертөнц. Үүний дараах 2 ертөнцийг бид нар өөрсдөө сонгоно. Тэр нь цагаан сүнс үү, харын сүнс үү гэдэг. Та нарын оршууч сонгоно. Өөрөө та энэ амьд яваа насанда хэр их нүгэл хийсэн бол хар ертөнц рүү, их буян хийсэн бол цагаан ертөнц рүү орно гэсэн. Тэгээд дараагийн ертөнцийг таны тавилан мэдэж гэж тэнгэр хэлдэг. Тийм учраас хүн амьд яваа насанда олон хүн гомдоохгүй, ижи авааных гомдоохгүй, илэг бүтэн байх, олон хүний гомдоохгүй, олон хүний гар дэлгэх, өнөөдрийн хүүхдүүдийн гарыг дэлгэх,
хүүхдийг сайн баярлуулах, хүүхдийг сайн үнсэх, хүүхдийг сайн инээлэх ёстой. Хэдий ч инээх хэрээр тарих баярлна, илэг баярлна, зүрх баярлна. Тийм гол эрхтэнгүүд дандаа инээдэр баярлдаг учраас нас нэмнэ. Тийм учраас сайн инээ хүүхдээ инээ сайн тоглож. Тэгээ бид нар энэ амьд яваа насандаа одоо тэнгэрийн орн руу ч гэсэн явахдаа зөв газар руу явчих та. Та нар ч гэсэн амьд яваа насандаа одоо энерги ирчин мэдрээд зөв явж ивэл тэнгэрийн орнд бүгдээрээ бас тэнд уулзаж болно шүү. Багш нь ч явна, та нар ч явна шүү цаг нь болохоор. Хүүшээ нөө бэлгээ багштайгаа тэнгэрийн орондоо таардаг байштэйгээ явж ивэл гоё юу? Одоо надаар дамжиж одоо эмчилгээ авсан, надаар дамжиж одоо сэрсэн, надаар дамжиж бүр амбулээр орж исэн олон айлууд байгаа. Тэгээ би тэгтээ та нар азтай байна өө. Тэгээ хэдүүлээ өгсөн ч тэнгэрийн оронд багш нь та нарыг нэгэнд харцсан мэдсэн чинь өгсөн тэнгэрийн орондоо хамтдаа гэсэн чинь тийм үгээ гайхаад. Та нар тэнгэр рүү явж чадах юм бол хамт бий чадчих. Би тэг хүүе наа чинь надаар орж исэн хүүхдээ би таньна дэндүү таньна ээж аав ч ирчихсэн наа чи олон хүн тус болж исэн өстой буянтай хүүхдээ гэл бүх юм чи үнэн зөв хэлэхээрээ тэнгэр бас шүү. Тэгэл авах юу байж болно шүү дээ. Одоо нэг надаар явж байгаа тохиолдол бас тийм гоё боломж хэрж байгаа. Тийм учраас өнөөдөр амьд байгаа наснаа маш их энерги ирчим одоо өөрийгөө цэнэглэж, энерги ирчмээ цэнэглэж, өөрийгөө одоо давж сэтгэж, өөрийгөө давж одоо хүмүүжүүлж, өөрийгөө давж одоо ухаарч маш одоо өргөн оюун санаа сэтгэхүйгээ бүр өшөө өргөн тэлмээр байна. Өшөө илүү одоо өөрийгөө хөгжүүлмээр байна. Багшаасаа ирж илүү суралцмаар байна. Та нарын асуултанд хариулахад бэлэн. Та нарыг яг юу асуух гад, юу сонсох гад байнга орж ирээд байгаа чи би мэдэхгүй. Та нарын сонсох гад хүлээгээд байгаа юм чи би бас асуултаар чи мэдчих авах гээд байгаа учраас та нарын асуулт байхгүй жоохон тийм байдаг байхгүй юу? За бүгдээ амтгаануудаа уураа. За та нар амтгаагаа уухтаа эхлээд овг нэрээ хэлнэ. Өөрийнхөө овг нэрийг төрсөн эцгийнхаа нэрийг өөрийнхөө нэртэй л хэлнэ. Одоо жишээлбэл би Гиндэнгийн Батүлэг гэж болоо. За тэгээд миний энэ одоо гарын цай би шар тостоо бүр сүйтэй цай чансаа. Энийгээ та нартаа ууж гинэ. Миний энэ цайг олуулаа уугаараа гэж та хэлэх ёстой. Олуулаа. Зөвхөн эмээ минь уугаараа, ээж минь уугаараа гэж ганц тоомдоор хэлж болохгүй. Ээж чинь ард, эмээгийн чинь ард тэр удмын олон хөшчүүл байдаг. Тэр олон хүмүүсэд таны амтлага өөрөө очино. Тэгээ бүр амтлагаа гэхээс илүү энэ цайны чинь үнэр хүртэл очдог. Ямар ч цай та нар юу ч ууж болно. Цай ууж болно, хярам ууж болно, сүү ууж болно тий. Юу ч ууж болно. Та нар ямар цай уумаараа, тэнгэрийн өчтөнгүүдэд ямар юм уумаар яг энэ амтлагаан дээр багшаагаа лайв хийж яг энэ амтлагаан дээр та нар яг жинхэнэ гарынхаа цайг өөрийнхөө гарын цайгаа тэнгэрийн өгсчүүлээ та нар энэ удаадаа би аавын талаа ундаалъя гэж. Дараагийн удаа энэ удаа би ижийн талаа ундаалъя. Хоёр талыг зэрэг ундаалдаггүй. Нэг аягнаас хоёр тал зэрэг уудаггүй. Тийм учраас нэг талаа ээлж ундаалдаг шүү тэрийг ойлгоорой за. Тэгээд ирэхээр аяанда цаан чи ижийн тал чинь зөвөр хэдэн үеэрээ тэнгэрт таны цайг өстөд амтрах ууж маш их уйлдаг. Нутгийн цайгаа, гарын цайгаа ингэж нэг амсдгийн байж юм, охиныхоо цайг нэг мэддгийн байж гэх. За нэг уугаад амсаад мэдсэн тохиолдолд танаас маш их цай нэхэндээ. Тэгэхээр дараа энэ 7 хоногт тэр чигтэр наа цайгаа байнга л та өөрөө бүлээсгээл шууд халуун нарамж халуун бүлээ ууддаг шүү. Шууд оочод хурдан уух. Тэсэж хав халуун цайг ууж болохгүй та нар. Тэг халуун бүлээ байхсан шууд ингээл нэг уухта 2 3 ингээл олуулаа уугаараа гэ би ч одоо олуулаа уугаараа дэшгээ сүү яраа уугаараа гэ би ч одоо тэгэж хэлэл ууч багшийн цай бол төвшөндөө биш энэ олон жил тэнгэрийн хөвдөцөд бүр тэнгэрийн гатуудыг хүртэл ундаалж ирсэн учраас надаас бүхэл төрлийн амтлагаанууд явдаг учраас тийм гайхамшигтай. Тэгээ сая энэ харин 3 сар тэрэд бүгд үлссэн байлгүй эсвэл жоохон хааштай шалгалтанд дуунаад одоо орчлонгоос энэ сүнсний ертөнцөөс арчигдах гад байна гэсэндээ ч юм уу жаас амттай юм идмээр ингээд та юу юм бол гэсэн чинь самар нэхэд нэг чөмдөг самар манай бургацсан самар. Тэгээ багш нь харин самар нэхээр нэг кил самар авчирч байгаа. Тэгээ 3 сартаа 7 хоног болон тэр самрыг чинь эдсээр юм байгаа. Тэдрийг одоо самраа
дуртай юм ин одоо амсуулж дураар нь байлгалаа. Ер нь энд байгаа имийг л нэгтгий, байхгүй нэгтгүй. Байгаа имийг л нэгтгий. Тэр самрыг идэхийн тулд маш сайн угаа цэвэр зөөлрүүлж идэнэ. Тэр таг хатуу имийг тэд идэхгүй. Одоо надад ингээд таг хатуу юм чөмхөр хатуу байна бол танаа чин тийм хатуу юмнаа чи хизээний ингээд уурлах гэдэг. Тэднэрт хуучин юм гэж мэдэгдүүлэхгүй үднээс самраа угаагаа зөөлөлдөг. Тэгээд шин самар мэтэр би хилж иддэг. Чөмхөд айгүй зөөлөн. Ер нь тэнгэрийн хүмүүс шин юм дуртай. Шин юм аа, өстой шин юм. Би ч тэгж л шин юм аа. Ариу ургацаа ингээд зөв хадгалаад зөв хураацсан юм аа. Тэгээд та нартай амсуулж байгаа маа эдээрээ зооглоор олоолаа эдээрээ. Бүх насныхаа эдээрээ гэдэг ингээд хэлэхээр гоё. Тэгээ одоо сүүл насаарсан олон хүмүүсээс тэнгэрээс таны эрчим энерги ямар гоё юм бэ? Би хаана байгаа даа юм бэ? Надыг хаана авчирсан юм бэ гэж олон одоо нас гинтийн одоо нас орж байгаа хүмүүс их байна шүү дээ, дэшээ явж байгаа. Тийм хүмүүс их орж ирж байгаа бас зарим нь мерсээр орж ирж байгаа. Би тэгээд энерги эрчим мундагтаа давхар одоо сүнслэг төвшин мундаг, давхар сэтгэл санаа их гоё хүн бол өөрөө энэ тал надад мэдрээд ороод ирдэг. Тийм давуу талтай. Тийм учраас та нарыг ч гэсэн тэнгэрийн өвгдөөц чинь зүүдээр чинь мэдрэмжээр чинь ирнэ шүү. Тийм учраас та нар тэд нар бол ерөөдөө манай унган байгалийн имэглэлийг хүртэх гэдэг, самар идэх гэдэг, жимс идэх гэдэг яг оргиор нь удцсан юм биш яг оргиор нь идэх гэдэг. Тийм учраас нэг удцсан, нэг гашуун, гатцсан, эвгүй юм харуулж болохгүй, идүүлж болохгүй. Та нар гологдчихвоо одоо сайн юм мэдэж одоо яахыгаа бас багшаасаа асуугаараа л гэж хэлэх гээд байна та нарт. Сайн асуугаараа. Эд тэнгэрийн хүмүүсэд одоо таалагдаж амьдрна гэдэг. Тэдний таалалд нийцүүлнэ гэдэг. Эн чинь том шалгалт, том хичээл байхгүй юу? Зүгээр ажлын хажуугаар бас маш том сорилт. Одоо сорилтонд орчих гэсэн үг билээ башна. Тийм гоё юм аа. Тийм учраас өнөөдрийн энэ гоё хүүхдүүдийг ерөөдөө Монголд тэгээд Монгол төрүүлвэл илүү сайн байна. Яагаад гэвэл үхтэй чи одоо харь төрлөө гэж бодъё. Тэгээ үхтэй Монголд үхнэ. Тэгээ тэнгэрийн оронд очихоор чинь харь төрсөн, ихэвчлэн гадаадд олон жил байсан байгаад ирэхээр тэнгэрийн орны хүмүүс энэ ч одоо хаана унж төрөөд юу гэдэг ингээд аюу янз юм хэлээд тэр шахаад байдаг байхгүй нэг тийм ойшодоггүй. Тийм учраас Монгол хүн бол Монголын газар шороон дээр л Монголын үнэр хаа байна. Газар шорооны үнэр хаа, уул усны тэр юу хаа байна гэдэг янз бүрийн байдлаар нэхэж тэмцвэр шаалгаад байдаг учраас жоохон тийм ээ. Тийм учраас багш нь таарт гэж жоохон зөвлөж байгаа юм. Төрж байгаа хүмүүсээ Монголд дуудаараа гэж. За бүгдээрэн дээр нь арай минь. За та нар багшаас асуух юм байл асуугаараа. Багш нь та нарын асуултанд хариулахад бэлэн биш. Кириллээр бичиж ороод ирээрэй. За монголчуудын эрүүл мэнд бие организм гэж цагуураад нэг бишээ. Цагуураад нэг нас явах хэрээрээ л тэгэл за би хааштай эмээ болцсон чи гэдэг ингээд эмээ гэдэг юм дээр өөрийгөө хайж өрөөсөө болохгүй өргөж хөдөлгөөнтэй байх, өөртөө тохирсон зүйлэнд дасгал хийдэг байх, адаглаад сайн өдөртөө гарч алхдаг байх. Та өөрөөрөө л алах. Сайн алах. Алхах бол хамгийн зөв дасгал, хамгийн зөв алхам. Сайн алхаж сур. Эхлээд нэг буудал хэртэ алах. Нэг 7 хоногт. За 7 хоногт буудал хэртэ авч ер нь дайчгүй амьсгаадаад идэг амьсгаач ер нь жигдрээд ерөөхдөө айтайхан болоод. За тэгэнгүүт дараа нь буудал гарантаа алхана. Буудал гарантаа. Дахиад 7 хоног алах. Ер нь дайчгүй болмоор санагдвал тэрийгээ дахиад 2 буудал болгож чааш нь. Ингээд чааш нь болгож алхах хэрээр таны хөл, таны зүрх, таны бие улам чангарна. Бие организм дотроос сэрнэ гэсэн үг. Тийм гоё болж ирнэ. Сулбар, булчин сул, эргээд булчин өөрөө гоё чангараад бие организм алхах хэрэг гоё цэгцрээд, нуруу тэгшрээд, чэд тэгшрээд нэг л би хөнгөн болоод байна. Бүр гүмээ ирчих биш. Дуулмаа арчих шиг болоод байна. Тэр хүн бие хөнгөрөөд идэгрээд ирэхээр тэр хэрээрээ дахиад нэг буудлаар
Тааш өшөө жоо ядраад байл яг буудлын тал ч юм уу гэд. Юугаа жоохоо эксээл араа. Нас явах хэрээр алхалтаа зогсоож болохгүй. Та нарын хамгийн зөв юм чи алхалт. За давхар айл болгон одоо орон сууцнд амьдарч. Тэгээ учраас цахилгаан шатаар тэр болгон бити явжээ. Тэр болгон. За яг өксөктөө яг лифтээр өксөж болно. Буухтаа дандаа хөлөөрөө буу. Буухтаа хөлөөрөө буухаар та нарын өвдгөнд айгуу сайн. Манайхан ч одоо хөлөө нугалж, сөхөрч те завлиж суухаа байцсан учраас өвдөг айгуу өөрчлөлтөнд ороод байгаа манай монголчууд. Ялангуяа имэнэрээ. Тийм учраас шатаар буухтаа хитрхи дээрээс 10 давхар 12 давхраас буултаа биш. Лифтээр явж байгаа 5 давхар хүртэл явж байгаа 5-аас доошогоо шатаар бууж болно. Эсвэл 3-аас доошогоо шатаар буугаад бай. Өвдөд байвал багаар хөлөө тасахгүй тэгж жагаад нэг шатаар ингээ ахиулаад байх хэрэгтэй. Шатаараа хэдий ч нэ доошоо буух хэрэг ихэд биеийнхээ эрүүл мэндийг бас мэдэрнэ. Ингээ доошоо огцон буухаар ч нөгөө толгоо эргэх, дотор мохоо өргөх, хөл хийвгүй болох, нуруу бүгтэх гээд байх ингээ бүх юм мэдрэгдэн таны эрүүл мэндээ энэ шалгагдсан. Тийм учраас илүү шатаар буугаад сурцсан хүн бол уулын уруугаар өлхөн буу. Тийм учраас өнөөдөр монголчууд шатаар дээшээ доошоо гардаг, уулаараас дээшээ доошоо явдаг, тааваараа явдаг, амьсгал бүр ингээд тэлцсэн, ямар ч хэдэн ч километр алхацдаг. Ихтэй хүнээс хоцроод байхгүй, хүүхдүүдээс хоцроод байхгүй тийм байх ёстой. Та эрүүл мэндээ өөрөө л аврах ш. Та өөрөө өөртөө эмч, өөрөө өөртөө багш, та өөрөө өөртөө эзэн, та өөрийгөө л арчилна, өөрийгөө л эрүүлжүүлнэ. Өөртөө л эзэн. Тийм учраас таны эрүүл мэндийг та өөрөө л мэдэх учраас та өөрөө хамгийн сайн хичээ. За асуулт ирлээ. Багшаа зарим хүмүүс тэнгэр бурхан бөө гээл шүтэх юм, лам нь болохоор бөө хэрэггүй гэх юм, бөө нь болохоор лам хэрэггүй гэх юм. Ер нь миний бодол тэнгэр ээж аавал өөрийгөө шүтэж байвал болоо гэж боддог зөв багшаа гинэ. Ерөнхийдөө дээр үесээ л одоо дээр үес ерөнхийдөө монголчууд тэнгэрээс шүтэж ирсэн. Чингис хааны үесээ бүр тэнгэр шүтээтэй. Тэгээд монголчууд яагаад бөө мөргөлтэйгээ холбогдсон гэвэл нөгөө зүүд байна штэ. Та нар зүүдэнд унтахаар зүүдээр нэг хүн ирээд ш. Тэгэхээр яах вэ? Тэр хинбэ? Юу болоо хүн ирээд байна? Зүүдэнд юу ирээд байна? Энд чинь нөгөө монголчууд илүү тэнгэр үзэл одоо нээлттэй гэдэг. Дотоод сэтгэл чинь нөгөө тэнгэрийн одоо бүх эрчим энергийг та нар биелжиж хөх толботой, хөх мэнгтэй, хөх гариг ертөнцид ирсэн. Бүх юм чинь нээлттэй учраас хамгийн хүн дээр л одоо зүүдэнд ирдэг. Та энэ дээр таныг тоогоод тань дээр ирсэн бол та дотроо баярлал. Тэгээ юмдаа зүүдэндээ эзэн хаан Чингис чинь зүүдэндээ бүх юмаа мэдэрч уулзсараа байгаа сүлдээ уулын орой дээр гараад ярих гад үзээ эрхний үеэс уулын орой дээр гарсан эрчим энерги мэдрэгдээ дотор мохороо биеийн тавгуудыг ингэж ясаргаад нөгөө онгод бүжиг холбогдоод ингээд мэдээлэл авдаг болсон. Яг л тэр шиг монголчууд бас тийм ард түмэн байхгүй ирэхэд яг л юм тэнгэр үзэлтэй одоо тэр онгодын тэр бүх мэдээлэл та нарын сүнсээр чинь энерги чинь дамжиж орж ирэх юм. Ирэхэд бие рүү чинь тийм амархан. Тэгэхээр бид нар хэлж шít энергийн сувг, сүнсний сувг, мэдээллийн сувг, эрчимийн сувг бүх юм чинь таарах нээлттэй байгаа. Гарын алгаа хүнд харуулж болохгүй, хөлийн улаа хүнд харуулж болохгүй, бариулж болохгүй, одоо даруулж болохгүй хамаагүй. Ерөнхийдөө гарын алга, хөлийн уул эдэрсэн тэр цэгээрээ эрчим энергийн цэгүүд байдаг. Тэгээ энэ цэгүүдийг бүлээн хортуулж, энэ цэгүүдийг өвчлүүлж, хөл хаагарч, хөл сайрчиж, хөл хураашиж те хөл мухаалж болохгүй, гарын алга бас хэтэрхий норж болохгүй. Гарын алга бас хэтэрхий одоо нэг хэртэж болохгүй. Энэ 10 хурууны өндөг хумс эднэр хэтэрхий хумсаа одоо лав авч болохгүй, хумсыг бохирдуулж болохгүй, хэтэрхий хиймэл хумс хийж болохгүй. Нэгсэндээ гар хуруу одоо толгоо чээж одоо ингээд бэлхүүснээс дэшиг энэ бүх юм чинь дэшиг тэнгэр үзэлтэйг хамааралтай байдаг учраас монголчууд цаанаасаа нөгөө тэнгэр үзлээр явдаг агуу арт түмэн сүүлийн үед яг нөгөө он жил 100 жилээр өөрчлөгдөж гариг ертөнц болгоод нэг тэнгэр манайх шиг тэнгэртэйг нийлж чадхаар тэд нар өөр өөртөө юм шүтээд ирсэн байхгүй. Тэгээ тэргээд нээлттэй гараад гадны янз янз юмуд байгаа штэ. Одоо шарын шин ч гэсэн адилхан өөр өөртөө тэр шарын шинийг биднээс хамаагүй шүтэх нь юу л бол. Тэгээ шарын шинаар улбаалаад одоо манайхаас сэрээд
Монголыг өөрчлөөд Монголд нэмэр болж байгаа юм гарч ирэхгүй л байгаа сте. Тэгэхээр бид нар тэнгэр үзлээрээ өнөөдрийн бөөнөр бас та нараа бүгдээр адилхан хүн зүүдэрээ л мэдэрнэ. Таны зүүдэнд эмэгтэй хүнд эмэгтэй л хүн ирдэг. Та тэр эмэгтэй 2-3 хүн ирнэ. Хамгийн анхны орж иж байгаа хүнийг л уурлаад аашлал ямар заваас ихсэлсэн ямар хачин муухай аламс шиг юм ороод ирвэ гэж та нараа гоо. Тэгэл гомдоочих юм бол дараагийн хүн ирэхгүй. Тэр хүн яахта хээрээр чавс шийтгэл аваад хээрээр ста амар юм явж иж болно шүү дээ. Тэгж байгаа таны зүудэнд уучлаараа чимэн уучлаараа надад туслаараа балга ус өгөөч нэг солих хувц өгөөч гэд ороод иж болно шүү. Чиний нэг тайлаа тавьсан хувцсыг чи хараад би хувцастай болсон гэж мэдээлэл аваад тэгэл дэшиг очил говьчдөг баг. Өөрөхдөө тэнгэрийн орны үсгүүл ингээд мэдээлэл аваад болоо. Тэр чи хараад болоо. Авах гээд байгаа даа биш. Тэр бидний илүү зүйдээ манах ёстой. Тийм учраас ингээд тэр ихний 3 хүнийг та нар авчих юм бол 4-р хүн эрэгтэй хүн орж ирнэ. Бас яагаад бол бид нэр та өнөхөр хүү төрүүлсэн бол хүү охиныг аль алийг гаргасан бол танд ирнэ. А та огт хүү төрүүлээг бол бас эрэгтэй хүн ирэх нь юу л бол охин огт төрүүлээг бол бас эмэгтэй хүн ирэх нь юу л бол бас учиртай. Тэ би заавал эмэгтэйчүүдээ хүү гаргаараа охин гаргаараа хүү охиныг заавал гэртээ байлгаараа гэд хашгираад байгаа ч учиртай байхгүй юу? Тэг албатай юм уу хүмүүс тэг албатай юм уу? Гэтэ албатай албаудаа тэнгэрт очил мэдчихтэй. Тэг би танд одоо хэлхээс өөрөөр цаашаа хэлж чадахгүй нэг л хэлдэг. Маш олон тэнгэрийн нууц байдаг. Билгээ битгий хэлээрээ гэдэг ингээд. За юугийн ч нууцлах одоо эдрээс нуулаа гэд би яах юм? Хэллээгээд яах юм? Одоо л бивэндээ хэлж одоо л буруу зүргээ засаж одоо л зөв болъё. Тийм учраас бүгдээрээ бөөгээд нэхгүйгээд яах вэ? Одоо яг та нар нөгөө үздэг хавдаг хүн дээр очиод ажил төрөл болохгүй нэ амьдрал болохгүй нэ гэдээ очиод бөөдөр очдөг. Юу илээмэндээ нөгөө мөхөөмэн хаанхаа ямар хүн дээр яваад очиж одоо илээм гэдэг тэнгэр хүмүүс бөөдөр очихын та нар шууд тэр хүнээр дамжуулан мэдрээд уншичдаг шүү дээ. Ингэж явах гэжтэй гэх. Тийм учраас явхаас өмнө сайн уучлалт гуугаад охиныгоо уучлаараа та нар минь зүүдэнд ирэхгүй байгаа учраас надтай холбогдохгүй миний үгийг даахгүй надад ямар ч мэдээлэл ирэхгүй байгаа учраас охин одоо нэг юм шаардлага гарлаа надад уучлаарай гэж явж болно болохгүй ш болно бөөдөр л очиж болно. Дамнарыг бас би бас нэг өгөөсгээд дээдгүй одоо яах вэ одоо тэгэл хүн өнийл ажил юм чинь тэгэл одоо хийж байгаа ажиллаа гэдэг илүү их ламнарыг бас үнэхээр чадaltaй бол эд шидтэй бол одоо томчуудыг байхад энэ хүүхдийн хавдрыг энэ олон хүүхдүүдийн өвчлөлийг зогсоогоод энэ олон хүүхдүүд бас жоохон туслаад дэмнээд өгвөл би бас итгэхээр байна. Би ч одоо олон хүүхдийн хавдар олон хүүхдүүдийг эмчилж босгож ирсэн шүү дээ багш нь. Тэгээ ламдрыг бас давхар бас энэ олон хүүхдүүдэд туслаасаа нэг хүүхдэд бас буян хийгээсээ нэг хүүхдийн сүнсэн биеийн засаад амьлуулаад босгоод ирээсээ нэг хүүхдийн хавдрыг эмчлээсээ юмхэд чадaltaй бол чи дээр юм чи болдог байхгүй. Тэгээ тийм юм харагдахгүй болохоор би за хүн өөрийнхөө хэмжээндээ л үт гэж эдрээс юуг нь илүү юм нэхвдээгээ тэгэл орчдөг шүү дээ. Нялх хүүхэд зүүдэнд орж ирэх нь ямар учиртай вэ багшаа гинэ. Нялх хүүхэд зүүдэнд орж ирэх нэгдүгээрт абортонд орсон хүүхэд орж ирнэ. Алдсан гэсэн үг тэр хүүхэд нь очлон мэдлэг хүүхэд нэг орж ирнэ. Даанч яваас та нэрэ надыг тэнд авахгүй яасан гэж нэг орж ирнэ. Хоёр шалтгаантай. Нөгөөх нь ирэх гэж байгаа хүүхэд нэг ирнэ. Дээрээс ирэх гэж байгаа хүүхэд нэг ирнэ. Ийм хоёр шалтгаантай. Тэгэл ойлгоч. Цаан ч абортонд орж байгааг нөгөөд бол чи хэлэхгүй ш. Хэлэхгүй. Хүүхэд тийм учиртай байдаг ш. Дээрээс хэлж байгаа хүүхэд багш нь хэлсээр асар том бэлэг орж ирнэ шүү. Тэр хүүхдээр дамжуулаад асар ондөр оюун санаа ард нь даагаад тэр хүүхдээ хамгаалаа явж байгаа. Хоёр мөрөн дээр агуу хүмүүс явж идэв шүү дээ. Агуу гайхамшиг. Эдэн шинэ ирний хүүхдүүдийг та наран зөв хүндэтгэж зөв мөргөж сүгдэж яваарай. Хүүхдүүд энэ дэргэд мүлхэд сайн тоглолоор мүлхийн шинэ гэсэн хүүхдүүд мөргөж байгаа юм шинж яахгүй. Мөргөл хүндэтгэл үзүүлж тэгэл тэр дээд онгодууд нь баярлал явж. Та нар зөв талархаал явж. Бага орон зайд их зөв харьцаж бага орон зайдаа сайхан зөв зохицолтой үг хэлээ олоод зөв байх гэмээр бид нар тэнгэр өвгдөөстэй биднийг бол мухай ач байсан тэнэг байсан ч тэнгэр биднийг хайдаггүй голдоггүй ууралдаггүй ивэ мэндэ тэгж байгаа засрандаа нэг өдөр ойлгондоо нэг өдөр хүн болондоо гэдэг ингээд хүлээгээд идэг.
ухаарахыг чи хүлээгээд засархыг чи хүлээгээд идэг тэнгэр тийм анхан хүмүүс. Тийм учраас бид нар алдаан дээрээсээ суралцаад алдахгүй байхыг хичээ, өөрөөрөө үргэлж зүв байхыг хичээгээрэй. Тэнгэрт одууд маш тод их үзэсгэлэнтэй харагдаж байна гэж зүйдэлсэн гинэ. Ямар мундаг юм хээ. Үзэсгэлэнтэй харагдаж байна гэж зүйдэлсэн. Од болгоны цаана эзэн байдаг. Од болгоны цаана. Тэр олон оддын та хамааралтай гэсэн. Тэр олон оддод таны дээрээс харж танаар дамжиж бахархаж, танаар дамжиж одоо гялалцж гин гэсэн. Та тэр сэтгэл чинь гой болохоор тэр олон одоо таны амталж байгаа, идэж байгаа те, таны нойрсож байгаа, таны амьд харьцаанд таны бүх юм тэр олон оддод таалагдсан учраас тэр олон оддод таныг зүүдэнд чинь бүгд одоо совзээнийхаа гоё одоо юу гэдэг одоо бэлэг оюунаар танд одоо тааламжтайгаа харуулж байна гэсэн. Үзэсгэлэнтэй харагдана гэдэг чинь. Танд маш их баярлалаа. Зүүд гэдэг тийм гайхамшиг. Үнэхээр гайхамшиг. Тийм учраас хүн үргэлж тэнгэр тал үргэлж талархаж яв. Их талархаж од гэдэг чинь цаана эзэн байгаад байгаа. Нэг одны цаана олон эзэн байдаг. Тэгэхээр бид нар хүн тэнгэрт од болох гэж ёо. Хэцүү шүү дээ тэнгэрт од болох гэж. Одны юунд очих гэж. Маш том шалгуурыг давдаг. Ерөнхийдөө тэнгэрийн орон гэдэг бас дахиад их том ертөнц. Тэр ертөнцийг ойлгож амьдрах, тэр ертөнцид таалагдж амьдрах, тэр ертөнцид одоо мэдрэгдэж амьдрна гэдэг. Эсвэл та нар ухаан мэднэ, сэтгэл мэднэ, төвчээр мэднэ, таны айш чинь ухааны чийлэх шалгал сордог учраас муу мухагаа харуулахгүйгээр зүв байхыг л хичээ. Яг хүнд алдаа гэж байлгүй яг хаяа нэг алдаа гаргасан ч гэсэн тэр алдааг дахин гаргаж болохгүй. Алдаа гаргасан бол уучлаарай өшөөгөрөө гэдэг үгийг сайн хэлжээ. Өшөө гэдэг үгийг илүүх тэнгэр таалж хүлээж. Өшөө. Том алдаа гаргалаа хүүгөө өшөөгөрөө. Охиноо өшөөгөрөө хэлэл болоо. Наад өгөөч хэдэн мянган хүн дээр таныг сонсдог. Хэдэн мянган хүн таны төлөө дуурч таны төлөө тэнд байж гэсэн үг. Таны зааснаар амтлагаа 3 хоног хийсээ. Мундаг байна. Ёстой мундаг. Ерөнхийдөө амтлагаанууд 9-гүүдэд илэх болно. 9-гүүдэд маш гайхамшигтай болно. Тэр болгоноогоо дордороо хийгээд байх тусам та өөрөө тийм сэтгэл нь гоё, нээлттэй, хүнд харамгүй, хүнд өгөөл өгсөн шиг, найзлуул найзалсан шиг, итгүүл итгэсэн шиг, амьдрсан шиг, амьдралд алдаа оноотой зөндөө байгаа. Тэр гоё сэтгэлтэй өнийг 1-2 алдахад бол тэнгэр яах ч тоохгүй. Ерөнхийдөө тоохгүй. Тэр тоглоом өрсөн тоглоом нурж байгаа л гэсэн утгаараа хардаг тэнгэр. Тийм учраас хүнд алдаагаар ахгүй, бүр өшөө муухайг харуулахгүй л байвал өхөө хөлтлээ таныг тэнгэр харна гэсэн үг. Юу гоё вэ? Амтлагаа өгнө гэдэг маш гоё сайн байна. Мундаг байна. Амар мэндүү бөөгийн талаар жил дамнаад хаяа нэг зүүдлэх боллоо. Ямар учиртай юм болоо. Яг онгод тэнгэрүүд танаа удмынхан чинь та нарыг дээрээс шүтээд өгөөч, итгээд өгөөч, амтлагаа өгөөч, биднэрт хандаач, наашаага хилээч, наашаага яриач гэд сэтгэлээ нээгээч гэсэн тийм юм байж учир байдэн шүү. Тийм учраас өнөөдөр бид нар тэнгэрт байгаа тэр олон одоо ахмадуудтай хандаж, бөөнөртэй хандаж биш зүгээр л тэнгэрийн одоо аавын тал гэдэг чинь тусдаа, эжийн тал гэдэг чинь тусдаа. Тэгээд та чинь 4 удмаас ирсэн шүү дээ. Аавын аав, аавын ээж, ээжийн аав, ээжийн ээж. Тийм учраас энэ 4 удмыг та нар доороос нь ундаалж одоо хооллох амтлагаа өгөх ёстой. Та нар тэрийг мартаж болохгүй. Наадар чинь анх багш нь мэдхгүй амтлагаа өгж байгаад 2 удмыг зэрэг хоолсон чинь би айлын хоол идээд байна гэдэг аюу шийтгэл авсан би. Тэгээ багшаа ингээд чи тэгэж чи асуухгүй яаваа гэх. Тэгээд бүх юмыг цаанаас нэг зөв хийж ирсэн. Юм бол учиртай юм билээ. Юм бол учиртай. Хүн айлын юмыг амсдгүй, айлын юм руу ордгүй, хардгүй юм билээ. Тэнгэрийн ос чи тийм хэцүү үед юм билээ. Тэгэхээр тэр бөөнөр та нарыг бас жоохон наашаага хандаач, хилээч, яриач, учир чанц юу байна, юу болов гэсэн одоо нэг тайлал юм да наадах чинь зүүдээр ирээд байгаа. Тэгэхээр өшөө олон жил та нарыг асаа жоохон холдоо та нартайгаа ярихгүй, хэлэлцэхгүй
мэдлцэхгүй одоо учрыг ч олохгүй харин нэг ийм багшаар дамжуулаад ингээд ярилцахаар болоод ингээд хүүхэд хичээж байна. Та надыг ойлгоорой гэдээ орондоо орохдоо нүдээ анаад унтахаас өмнө ярьдیں۔ Өршөө. Та нар тэнгэрт ариун байгаа юу, зүв байгаа юу? Би доороос юурж амтлагаанууд өгч байна. Та нараа дотор сэтгэлийг би засаж байна. Дуу хоорыг хаяа өгж байна та нартай. Өшөө юу хэрэгтэй надад хэлээд байгаараа гэд. Та нар л хэлж, та нар л тэдний юм гүйцэх хэрэгтэй байхгүй юу? Бид нар тэнгэрийн оронд бас очно штэ бид нар. Бид нар очихоор хүүхдүүдээсээ дахиад авна штэ. Энд одоо ингээд эрх холбоогоор ингээд банк уялдаатай байдаг байхгүй юу? Ерөөсөө хайддаггүй, мартдаггүй. Эрх холбоо гэдэг тийм учиртай юм. Адилхан. Тэнгэрийн орон гэдэг гайхамшигтай. Тэгээ тэнгэрийн ертөнц гэдэг тайлагдшгүй онцгой, өстой тайлагдшгүй, хамгийн гайхамшигтай, хамгийн үнэн зөв. Одоо нэг махан бичиг хөрш орондоо шингээд дэшээ тэнгэр сүнсэн бичин дэшээ явцдаг. Тэгээ сүнсний ертөнцид очиход өстой жихэн энэ нарт ертөнцид та юу сурсан мэдлэгээр шалгуулна. Хэр сүжигтэй байсан, хаагуурыг сүжигж явсан. Дэлгэх зөв одоо Монгол хүн гэдэг утгаараа Монгол талаа баримтлсан бол да тэнгэрт олон хаалга онгоо лам талаар тэ Есүс талаар тэ одоо харин имийг сүжгэлсэн бол хаалга онгоохон ховор шүү ховор. Тиймээс өнөөдрийн монголчуудыг Монголын газар шороон дээр төрсөн эцэг эгч нь Монгол халах үндэстэн Монгол үндэстэн бол харин имаар та одоо явж яах гэдэг. Тэнгэр таныг ах уу гэдгээ бодоор өгөхгүй юм шиг явж байгаа шүү дээ. Буруу явж байгаа шүү дээ. Өгөхгүй юм шиг нөгөө буруу сүглэнэ гэдэг шиг. Ямар олон бас эмээнэр Есүсээр гүгээд байна. Яаж байгаа хайрын цаг хугацааг тэгээ ач хурцаа тийш нь оруулчихсан. Болохгүй ш. Ёстой болохгүй дээ. Болохгүй гэдгийг та өөрөө мэдрэндээ, мэдрүүлэндээ тэнгэр. Юм болгон учиртай, юм болгон хариутай. Тийм учраас хүн өөрийгөө та өөрөө л хариуцсан. Өөрийгөө та өөрөө л даана. Өөрийгөө л мэднэ. Тэ хариуцлага ухамсарлаж, буруугаа хүлээж, тэнгэрийн өвдөөсөө бүх юм зөв болгож байх гэмээр та тэнгэрт одоо оноо аавна. Та тэрийгэ засаж залруулж чадахгүй бол тэгэл шийтгэл аягүй чанга хэцүү. Тэнгэрийн шийтгэл аягүй өстой амтай л ярддаг. Тэгэл ямарсандаа багшаа яана манай одоо ирчүүдийн яваад байна ингээд 3 араасаа явчлаа. 2 хүргэн ахтаа минь явчлаа. 2 хүргэнтэйгээ явчлаа гэл хосоороо явчлаа гэл ингээд. Энд чинь нөгөө та нар буруу сүглээд ахаар ирчүүдийг тэнгэр авчтээ. Энэ нэг сайхан ирчүүд юм хаамаагүй юм руугүйгээ бузарлаа ачлаа юм. Хүүхдүүдээ аавь гэ тэнгэр өөр авчдаг байхгүй ирчүүдээ. Бузарлагтаас өмнө зөв бушуухан хүүхдүүдээ аавь. Энийг хүүхэн ч одоо хаашаа гүгээд байгаа. Хураачдаг. Тийм учраас эр хүнийг эмэгтэй хүн төвшөд тулж чиглүүлж тэнгэр үзлэр зөв авч явах хэвээр, зөв чиглүүлэх хэвээр одоо тулах багнаа ганхаж гунхаж болохгүй. Дотоод сэтгэл нь хоёулаа тэнгэр байх хэвээр. Тэнгэр үзлэр явж иж одоо бид нар дэлхийн ертөнцийг монголчууд илүү их аварч, монголчууд илүү их засаж төвхнүүлэх хэвээр гэдэг тэнгэр бас хилээд байгаа. Тийм учраас ихэд хизээс хувиршгүй үрдийн тэнгэр, үрдийн мөнх тэнгэр цэлмэг байх, ариун байх, зүв байх, үнэн байх, шудраг байхыг тэнгэр илүү биднээс хүсдэг, хардаг, хүлээдэг. Үргэлж шудраг, үргэлж үнэн мөртөө, зүв замтай, дүүрэн бүтэн амьдралтай, бүтэн зээтэй байж тэнгэрт илүү та нар таалагдах ёстой учраас амьдрал гэдэг тийм агуу, баялаг. Энэ орчлонд ирснээрээ та хамгийн азтай. Дахиад ийм орчлон байхгүй. Энэ орчлонд одоо ирснээрээ амьд харилцаа бүх одоо байгалийн онцлогч энд л байдیں۔ Энд л. Тэнгэрийн ертөнцид бас нэлээд зовж тэнч очино. Гоё юмд очино. Гэтэ хэр барагтай хүмүүс очиж чаддгүй. Энэ ертөнцийг л илүү тэнгэрт оцсон хүмүүс илүү хүсдэг багшаа. Наан чин ямар амар амгалан, наан чин ямар гоё байсан бэ. Энд чин нар байна, сар байна, байгаль байна. Олуула бөөнөрөө байна, олноороо байна. Би энтэйгээ илгэмсэг байна. Юу дуртайгаа хийж гин, идэж гин, нууж гин, тэнж гин, өвдөж гин, хавж гин. Юу бүх юм нэг ил, нүдэн дээр ил. Хамгийн аз жаргалтай үе чинь энэ үе шүү. Энэ орчлонд байгаа үе чинь хамгийн аз жаргалтай үе. Та энэ орчлонд хамгийн аз жаргалтайгаар нь орчлон та
дуусгах ёстой. Ад жаргалтайгаар дандаа юм дүүрэнгээр сэтгэж явах ёстой. Дүүрэнгээр өөрийгөө дандаа дотоод сэтгэлээ дандаа гоёор бодож. Тэгжээ таны амьдрал явандаа дүүрэн байх болно. Та эдгээр чинээ дүүрэнг бэлэгдэнэ. Таны амны бэлгээр хүүхдүүд чинь бас дүүрэн явна. Та дүүрэн гэж дандаа ярина. Дүүрэн байгаараа. Илбэг дүүрэн байгаараа. Хэлж болох уу? Гоё үг хэлж болно шүү дээ. Чи таны үг шүү дээ. Үг өөрөө амьтаа. Үг өөрөө үнцэнтэй. Энэ үг үнцэнтэй үгийг хүнд харамгүй хэл. Дотоод сэтгэлээрээ чин сэтгэлээсээ хэлж сур. Хүнд өгсөн шиг өг, хэлсэн шиг хэл. Хэлсэн шиг хэлээ, өгсөн шиг өгвөл юм том орж ирдэг. За нэг хэл гэсэн хэлхээстэй гэдэг жоохон дуу султаа жоо хүчгүй дүү хэлэх юм бол том гарлага гарна. Хэлвэл хэлсэн шиг хэл. Хэлж чадах бол хоёрын орон тэгж хэлж яадаг. Гарлага гарна. Өгсөн бол авдаг тэнгэр. Бид нарыг ийш нь хүн болгож илгээсэн шүү. Тэгээ та нарыг хүн өгтлээ ямар амьдралын зурлагаар яаж явах нь гэж тэнгэр харж лээ, хүлээж лээ. Юу бүтээсэн? Юу хийж гээгүүлсэн? Энэ тэнгэр ертөнцид энэ ямар хүн болж орж ирэх нь гэж харж байгаа. Тинч одоо баахан Есүсээр гүгэл, баахан шаран шнаар гүгэлээдэг. Гол нь одоо дотоод сүнсэн биеэл сайхан амьлуулж, өөрийгөө сайн амьлуулж зүв байх хэрэгтэй. Тэр л хамгийн чухал. Ээж минь тэнгэрт дэвшихээсээ өмнө Есүс шүтэж байсан олон жилийн өмнө шүү 13 онд Бурхны орондоо дэвшсэн гэнэ. Бурхны орон гэхгүй сүнсний орон гэж хэлдэг. Тэнгэр орон, сүнсний орон, сүнсний төвшөнд шилжиж гин гэсэн. Бурхан гэдэг чинь одоо юу гэдэндээ одоо юу ч орчуулмаар одоо агуу эмэгтэй хүнийг л нэрлсэн нэр шүү дээ. Уулна эмэгтэй хүнийг уг нь одоо ламнаар бурхан гэж одоо бурхан ч эмэгтэй хүн байгаад байгаа зү. Эмэгтэй хүнийг бурхан гэдэг нэрээр нэршилсэн. Эмэгтэй хүнийг шүт гэсэн үг. Яагаад эмэгтэй хүн хүнийг бүтээдэг. Ингэсэндээ тэгээд өөрөө эмэгтэй ээжиж эрэгтэй хүнийг төрүүлээд дээ шүү дээ. Эмэгтэй эрэгтэй аль алийг төрүүлж байгаа учраас агуу одоо ертөнцийн эзэн эмэгтэй хүн гэж үздэг байхгүй юу? Ижи хүнийг. Ижи хүний нулимсийн барж болохгүй, ижи хүнийг гомдоож болохгүй, ижи хүнийг үргэлж баярлуулж, үргэлж гар өөдөө, дохоо өөдөө, толгоо өөдөө ижи хүнийдэндээ зүв байлга гэдэг одоо тэнгэр үзлээдэг. Тийм гоё. Тэм учраас яг Есүс шүтчихсэн бол тэнгэрийн оронд очиод тэг жоохон шалгалтанд л орж байгаа бах та. Шалгалт одоо Есүс шүтсэн одоо нөгөө өөр газар хүмүүс байдгийг юус дэшээ дэвшдэг. Манайхан ч нөгөө тэнгэр үзэлтэй учраас Есүс чинь тэр доор байдаг юм. Ингээд жагсаах юм бол манайх бол уулын орой дээр байдаг. Есүс бол тэр уулын бэлд байдаг. Дэш ерөөсө дэвшдэг, дэвшүүлдэгчгүй тэдний оюун санааг тэлдэггүй. Тийм учраас би битгий Есүс гэж яваарай. Битгий хамаагүй шашин бурхан гэж яваарай гэж хэлээд ир зүгээр л нар хар. Өглөө болгон нар хар. Нар харсан бол мандах нарыг харсан бол жаргах нарыг хардаг. Заавал эхлээд төсөөлөг зөв хийж та урт наслана. Тэр чинь холбоотой. Тэгээ дандаа сэтгэл өөдрөг бай. Та амьд биш шүү дээ. Эрүүл биш шүү дээ. Гоё биш шүү дээ. Тэгээд чи тэнгэрийн оронд очисон бол яах вэ? Буруу юм шүтчихсэн ойлгож хэдэн жилдээ бас нэлээд гимшиж их ухаарч байгаас их ухаарад зүв болоод ирэхээр ээж өөрөө зүүдэн дээрээ хамаг тайллаа тавьж уучлалт гуйж дөрөв хүүхдээ зүв яваарай гэдэг бас мэдээлүүдээ уул нь баг багаар өгдөн шүү дээ. Би ингэж буруу явсан байна. Та нар миний зөвлөж үзээрэй гэд хэлдэг. Хүн нас барахаараа сүнсэн биеийн одоо нэг язгуур гэж жижигхэн цэг шиг юм байдیں۔ Одоо жишээлбэл хаяа орой өвдөж Сүхбаатарын Албаатарын зураг бид нар харахгүй шин авахулдаг шиг зураг авахулахаар зарим хүний нүдэн дээр нь давхцаад нэг гэрэл ойгоод ирсэн гэдэг чинь анзаарч байна уу? Нүдэн дээр нь гэрэл давхар тусаад ороод. Тэр чинь нэгсэндээ язгуурын сүнс тэр хүнийг дагаж явж ийн гэсэн үг. Өөрийнх нь язгуурын сүнс хамгаалаад дагаад явж ийн гэсэн. Хажуу мөрөн дээр нь ойрхон явдаг. Зурган дээр тэгээд нүд рүү нойж орж ирээд ингээд зурган дээр гараад ирдэг байхгүй. Тийм учраас
Та нар одоо үнэхээр зөв шударга явж байгаа, үнэн явж байгаа, үнэн мөртөө, үнэн заяатаа давхар өөрөө их тийм хил ам ихтэй өөрөө муухайч гэсэн удмынх нь агуу сүнсүүд үгүй сайхан охин өгсөн юмсэн ч яас ухаан ордгүй юм бэ гэд бас тэр хэдий муухайч гэсэн бас өөрийн дэмнээд хамгаалаад дагаа явж идэг язгуурын сүнсүүд байдаг шүү дээ. Тэр чинь цаагаараа сүнс шүү дээ. Тэр жижигэн гэрэл чинь. Та нар тэнгэрийн орон тийм л юм болоод явна шүү. Тэр махан бие чинь ингээд байхгүй болгочихж байгаа юм чинь шатаагаад байхгүй болоод. Тэр тэнгэрт болоод сүнсний ертөнцид очиж тэрийг нэвтэлж тэнд очиж одоо гэгээр нь гэхээс илүү одоо энэ ч гэгээрээд одоо энэ ч юм ойлгоод мэдрээд тэнгэрийн бүхтэй яаж өгөх бүх юмыг багш нь мэднэ. Яаж өгөх, яаж явахын, тэнгэрийн тэр төвшөнд яаж очихын бүгдийг багш нь одоо бас мэднэ. Багш нь одоо хүний артхыг хүртэл хийгээд байгаа шүү дээ бас нас орж байгаа хүмүүсийн тий. Үнэхээр надаар явсан, олон жил одоос би нэгдэшгүй юу байсан. Тэгээд өөр ирэхгүй ингээд багшаа болсон би явъя гэж хэлээд өөрсдөө явж байгаа хүмүүсийг би араас нь эсвэл тэнгэр юмар явуулдаг. Зан үйлээр давхар дээрээс нь тэнгэрийн өчтөнгүүд давхар дээрээс одоо надтай улбалж миний хийж байгаа хянаа зөв хийсэн бол тэд дээрээс давхар нөгөө хүнийг тусалж бас хүлээж аав. Тэр надад айгүй гоё санагдсан. Багш нь бас ижиг бас тгээ явуулсан. Ижигээ миний ижиг саяас өнгөрсөн 10 сард явлаа. Миний ижиг хавдартай олон жил байсан. 60 эдэн наснда хавдартай гээд 20 жил ижигээ би эмчилсэн. Тэгээ одоо болно ээж нь харин 80 нэлээд гарлаа. Одоо болоог яваад өгдөг ш. Тэр олон жил ээжигээ эмнэж төшөд тулж явсан тэ саяас ээжигээ эмэг гачин гоё хийсэн бэ. Миний ээжи тэнгэрт нэлээд сайн төвшинж явж байгаа. Тэг хийдэг ажлаараа бас харуулхаас яах вэ? Хүний одгож гэсэн бас хийдэг. Тийм л ажилтаа болч тийм ээ хүн миний энэ ажил нь цаашаа улбалаад улам гүнзгийрээ лавшраал янз янзын юмыг надад зааж өгөл хийлгээл байгаа. Тэг бас гоё юм аа. Бас үнэхээр хүн чадах юм аа, мэдэх юм аа. Тэнгэр гэдэг тийм агуу юм, мэдхгүй чадахгүй юм байхгүй. Маш их юм зааж сургадаг. Та нарсан багшийнхаа араас ороод хичээнгүүлэн сураад тийм ч гэсэн хийж болно ш. Энэ чинь зүрх сэтгэлээрээ л та мэдрэмжээрээ л хийж түшөө яах юм. Ганданд очиод энд очиод суугаад ном уншаал тэгээд ахын байхгүй ш. Ерөөдөө бодлороо л мэдэнэ. Урдаа галаа асаавал асаа тэгэл болоо. Их товч тодорхой. Тэгээгүй тийм нууцлаг байдаг гэсэн үг нэгсэн. Зарим өглөө ажлын байран дээр хүмүүсийг ороод ирэхдээ би галаа асаацсан ингээс орж нүдэ анаад ингээд тэнгэрийн хүмүүстэй уулзж байгаа. Зарим явсан хүмүүсийг араас нь бас дэмнэж хамтлага өгсөн хүмүүсээ дэмнээ дээш нь тэдэрлүү түлхэж байгаа гэсэн үг. Наад хүмүүсээ аваатахаараа эдээ миний юунд тасралтгүй явсан. Бүр миний жилийн засалтаа хүртэл орсон. Хичээнгүлийн явж исэн сайхан сэтгэлтэй хүмүүс аваатахаараа сайхан үнийг би сайхнаар нь л хэлнэ. Өө дундаа бас 2 жил тасарсан гэр тэнгэр айгу голдог. Гэ хайчаад идгээ. Тийм учраас тасралтгүй яваач. Заяа чин тэрдээ гэдэг тэрийг. Одоо заяа тэр л юм байлгүй. Хайч гэдэг. Би хайч чаддгүй юм аа. Багшаа гээл эргээд ороод ирэхэд одоо яалтаа билээ. Үгсний дараа хэцүү юм билээ. Олон жил завсардсан. Явж байгаа дунд нь 3 жил, 4 жил, 5 жил завсартаа ороод ирэхэд тэнгэр битээ аав. Билгээ битээ аав гэл. Олон замтай олон ааштай хүмүүсээ битээ аав. За яах вэ? Нэгд надыг гэдэг юм ч одоо гайтад ирэхээр л надаа над дээр ирэхгүй хин дээр ирэх юм. Тэгээ одоо анхлаа л одоо над дээр бас ухаараалж ирж байгаа юм билээ. Хамаг алдаа оноо, хамаг барцтай арилгаад давах юмаа даваач ирж байгаа юм билээ одоо. Би тэгж хүнийг цаашаа гэж чадахгүй нэгэд хаалга босго давсан бол би авах юмаа авъя гэдэг би бодлоороос нүдэ анжаад зад тэдэрлүү хэлээл тэгэл дайрал авчдаг. Үнэхээр надад сэтгэл гаргаад ирсэн хүмүүсийг хүлээж аваад тэгэл гой засаал гой болгодог. Өгсөн цагт бол тэнгэр бол ахгүй юм билээ. Дуртай үедээ явчих, дуртай үедээ гүгэд ирдэг юм. Олон ааштай хог гэд. Тэр нэг л зангаараа, нэг л аяараа байгаараа бид нар өхгүй юм шиг та нар аяглах юм, өхгүй юм шиг амьдрах юм. Эргээд тэнгэрийн орон чинь та нарын амьдралын мөр зурлагч бүх юм чинь байж байгаа. Имчгийн жов гэсэн бол явна, тууштай явна. Тэгээд дуртай үедээ ч дургүй үедээ таслаа яваад. Тэнгэр бүгд ч харж байгаа ш. Тэгээд тэнгэрийн бүртгэлд орж байгаагаа мэддгүү та нар. Энэ чинь тэнгэрийн үйл шүү дээ. Зүгээр би чинь төвтөр бичээ зүгээр ярих гэж энэ чинь хуучлагтай юм биш. Цагаар айгу том үйл байхгүй юу? Том үйл. Тэнгэрийн хариуцлагатай үйл. Би өөрөө даалгавартаа хийдэг надад ажлыг чинь. Хариуцлагатай хийдэг. Тэг хүчтэй үйл. Бүр болохгүй л миний амиг ч гэсэн ааш. Бэлгэм чамайг одоо наадвар чинь их тоохгүй.
Наадвал ч нөө ойшохгүй ер нь бид нар чамайг авнуудаа. Өө би явахгүй шүү гэс. Би явахгүй би нас залуу байна. Ээж минь байж би юу гэж явдгийг л орхилоод исэн. Тэг чи нааши ер нөхөр очихгүй би тэр дуртай үедээ би наа чи очиж чадчихээн. Би энэ орчлон жоохон бас нэг насаа илээж энэ орчлонд бас нэг илүү сайхныг мэдэрч энэ орчлон гэж энэ амьдрал хүнд их богинох юм. Өх үедээ хүрээд аяанда наа чи би очино. Энэ орчлонгийн энэ сайхан гайхамшигтай газар би бас нар сарын байгаль хангалтыг харж амьд юмыг харж энэ олонтныхоо дунд баймаар байна гэж. Энэ ертөнц чинь өгсөн бол эргэж энэ ертөнц та нарт хизээч эргэж ирэхгүй. Ийм амьдын ертөнцөд та нар эргэж ирэхгүй. Тэгээ зүүдэнд бол та нар нэг ганц хүнийг л нэг чиглэлд ирүүл ирнэ. Нөгөө хүн чинь авахгүй бол за тэгэл оцсон үнтэйгээ очиод уулзах чадаагүй яаж чадаагүй тэгэл тэр амьдын тамд очин тэнгэрт бол тэр аюу хэцүүтэй байдаг одоо доор байгаа хүүхдүүдэд олж очих доор байгаа хүүгээ олж очих охиноо олж очих тийм амар юм биш. Тэгээ би харин ээж аав эмээ өвгөдө харамгүй амтлагаа өгөөд байгаараа амтлагаануудаа сайн өгөөрэй өргөлж холбоотой байгаараа эрэх холбоотой байгаараа та хэдий ч нэ төмнийг ундаалаад байвал та тэнгэрт очиод үр хүүхдүүд чинь таныг тоохгүй танд амтлагаа ирэхгүй ч гэсэн та энэ доор байхдаа хэдэн зуун хүнийг та амталж исэн бол тэнгэрийн орон таны зүгээр гатааж алахгүй тэнгэр танд өөрөө амтлагаа өгчтэй. Бас тийм бас юу байд юм бэл яг бол та өөрөө энд байхдаа маш олон хүнд амтлагаа өгчсэн. Хязгааргүйгээр. Хоёр багштаар гэсэн амтлагаа гэсэн тасралтгүй өгдөг. Тийм хүмүүс байна. Энд чинь эргээд тэнгэрт эн чинь тэнгэрт очихоор эргээд энэ хүний тэнгэр цаанаас нь нялаагаад доороос одоо ирэх шаардлагагүй тэнгэр зүгээр өөрийн амтлагыг нөгөө чааш нь явуулаад. Тэр энэ орчлон бол өөрөө тийм маш хариуцлагатай. Үнний одоо төвтэй, үнэнд ойрхон, зөвд ойрхон, хүнд ойрхон, орчлонд ойрхон зөв бэ гэж хэлдэг тэнгэр. Тэгээ илүү их одоо зөв байх хэрээр явсан бол явсан, имчилгээнд орсон бол орсон, нэг орсон бол заавал дуусах ёстой. Харин дундаас нь явхаар бол учраа одоо шалтгаанаа багшаа заавал хийх ёстой. Багшаа уучлаарай. Ажил гарлаа тэглээ инглээ гэдэг хийх ёстой. Хэтэрхий олон сараар, хэтэрхий олон жилээр хол явсан хүмүүсийг тэнгэр гомддог. Тэнгэр гомдоос хүмүүс ёо гитцүү шүү та нар. Та нараас айхгүй нэ тэнгэрээс үхгүй юм шиг загнаж байгаа ш та нар. Тэнгэрийн орноор очихгүй юм шиг. Тийм амар юм биш. Би л та нарыг хаацаалал, би л та нарыг одоо өмнөөс чинь харагдаж, өмнөөс чинь хэлж, өмнөөс чинь амтлагаа гэж өгч хаацаалаа суугаад байгаа ш. Одоо сүүлдээ болио байлээ. Одоо олон жил амтлагаа өглөө. Одоо эхнээсээ хайж байгаа. Яшиг. Ойлгохгүй хүмүүсийг яах вэ? Одоо өөрсдөө хооллохгүй өвгдөөс нь өөрсдийг авах юм байгааз. Тэгэл орхицсон шүү эхнээсээ. Ерөнхийдөө тэнгэр өөрөө тийм эрх холбоотой явдаг юм билээ. Энийгээс ойлгож юм болгонд бас зөв байх хэрэгтэй гэдгийг хэлье. Тэгээ ерөнхийдөө бид нар эргээд бас бид нар тэнгэрийн орн руу явна, очино. Заавал очиж штэ бид үхээд тайчих юм. Тэнгэр л аав штэ биднийг. Өөрөө үхгүй юм шиг хүүхдүүдээс амтлагаа гоохгүй юм шиг. Одоо энд хүнд ч амтлагаа өгч чадахгүй, гар тэнэлж чадахгүй байж болохгүй ш. Бүгдийн тэнгэр харж байгаа. Тэр монголчууд бас сайхан, сэтгэл сайтай, нойтон өрөн барайл, сүү яриал хөөхөө ороод ирдэг. Тэнгэрийн өршөнгүүд одоо та нарын юмд айгүй тийм ам тосчиг дуртай болцсон гэж ихтэйхэн хөөхөн дарс барайл ороод нөгөө тэр дарсыг чи би ч одоо бас нэг дарсыг их удаа уудаг. Хаяа амтлагаа нэгсэн үеийн шимээл гэртээ ирээл уугаад идэг. Ажлын байран дээр ажил хийж байгаа үед бол тэр болдоггүй. Ер нь ажлын байран дээр идэж байгааг бас цээрэлдэг ажил гэдэг утгаараа дандаа л одоо нар жарахаас өмнө л одоо ирж тэр амтлагаануудыг өгдөг. Байгалийн жимс хийддэг бас 1-2 ширхэг өдөрт амдаа ингээл хийгээд тэр айгүй дуртай. Заримдаа тэр жимс чинь дэшигээ дарс олоо явчихдаг. Янз бүрийн дарс олж явдаг. Тэнгэрийн хүмүүс одоо аман цангаад дарс уух, айрг уух, тарг уух, сүүх амтлагаанууд илүү их авдаг. Хоёр багш нь бүгдийг нь өгдөг. Хаана ямар хүн их чинь бүгдийг л өгнө. Миний таньдагч бай, таньдгүй ч бай, над дээр танихгүй ч орж ирнэ өгч л байдаг. Монгол хүн бол монгол хүн дэлгэр ш. Өгч л тэр танаа удам ирж байгаа ч юм билүү та нар мэдэхгүй ш. Та өвхөө тэнгэрт очиод бас надаас гуух ч юм билүү та тэрийг мэдэхгүй ш. Та амьдын харьцаа, амьдын холбоо гэдэг өгшгөө мөх энэ ертөнцөөс илүү сайхан ертөнц гэж ховор юм. Тэнгэрийн орон гоё,
Гэтэ хэцүү нэх. Эсвэл хэцүү нэх шүү. Тэрийг давж гарна гэдэг та нарын одоо нас тоо гүцгүүл гэж хүнд. Тэр одоо намид байхдаа ингээд хоёр багшаасаа сайн суралцаж, ихийн мэдж, ойлголцож, таньж их хилэн далангууд дотно төрсөн юм шиг тэр ойрхон дотно байх гэмээр Тэнгэрийн оронд бид нар ойрхон байж бас болох тийм боломж байна. Тийм юм гэдэг тийм гоё байдгийн бэлээ. Тэр юм гэдэг сони юм аваас гэдэг. Тэнгэрийн оронд очиод юу вэ? Миний үдсэн харсан хүмүүс тэнд бас байж байгаа. Гоё юм бэ. Тэгэл тийм хүмүүс би чи холоос ардаас нь ч юм ингээл хажуугаар нь би өнгөрөө зөрж байгаа ч нөгөө өнөргөө нэр шидэл сэргийчж байгаа. Нэр шидэнгөө тэгээд ингээл урт амьсгаа аваад бүгдэрчмээ сөвчин ч онгоогоо ингээл хайгаад хаанаас юу ирчихвэл би хүнд харагдаж байна. Надыг харагдуулдаг бол би барыг очиод барьж уулзахаар миний имчилгээнд орж исэн миний хар багын таньдаг ээж аавын таньдаг мэддэг ус Тэнгэрийн оронд таардаг. Тэр болгон ч надыг тэр болгон мэдгүй штэ. Тэгээ Тэнгэр гэдэг тийм сонин тэгээ нууцлаг одоо юу гэдэг тайлэгдчих онцгой юм билээ. Тэгээ би тэнд очихороо наан яг ерхэд их мэдэрч байгаа. Нэг ийм л юмд очих юм байна. Ийм л газар байх юм байна гэдэг их мэдэрсэн. Тэнгэрийн ертөнц энэ орчлонгийн ертөнц гэдэг энэ орчлон бол хамгийн гайхамшиг. Энэ гой бидэрт нар өгөөд байгаа. ертөнцид үргэлж нар өгж байгаа. Нар өгж явах тоолн та нар өнөөдөр муухай өдөр гэж хэлэх юм бол таны насыг чинь дээрээс хураадаг шүү. Нас чинь богино болдог шүү. Гинти өхөл ирдэг шүү. Та тэгж буруул дуурах юм бол тэгэхээр муу өдөр гэж орчлонд байхгүй. Муу өдөр нар байна, сар байна, агаар байна. Энэ агаар усын амьсгалчаад юу муу өдрийг буруу дуураад орилоод байгаа. Өнөөдөр миний муу өдөр гарахгүй бол энэ час өдрөлг нь ямар хатуу өдрөлг нь зүгээр агаараа. Тэр өдөр чинь маш олон хүүхэд мэдлж байгаа шүү. Энэ олон имлгүүдэд хот хөдөөгөө. Муу өдөр гэж монголчуудад байхгүй шүү, байхгүй. Зүгээр агаараа. Муу өдөр гэж дуурсан амны бэлгээр нас чинь хэлэг тоолонгоор хорогдож идэх шүү таны амьдралын нас чинь. Амны бэлэггүй дуурах хэрээр та Тэнгэрийн цэрийг та маш их одоо өөрөө мэдрэх болно. Тийм учраас ээдтэй амаа мэддэг дуураа. Бие мэдээ. Энэ гоо нарч ертөнцийг энэ улсын үр хөвгтүүд чинь байж байгаа чи юу дуураад байна гэдэг сайн мэдэрч амьдрах хэрэгтэй шүү. Тэгээ өнөөдрийн монголчууд маш их нойргүйдэлтэй байна. Маш их одоо шингээх дутагдж байна. Тийм хаврын үйлрэл манайх чинь маш их одоо сэтгэл зүгээрээ эрүүл мэндийн уналтанд ордог. Шингийн юмаа сайн уу? Хаяа биендээ өөртөө одоо эрдэсийн шинжилгээ өгөөд ямар одоо юм хэрэгтэй тэргээ сайн залгуул, тусал тариа мариага залгуул, өөрийгөө сайн дэмнэ. Хавар илүү сайн өөрийгөө тортцсон байхад зуныг их гоё авдаг. Хавартаа илүү одоо сайн одоо өөртөө сайн имчилгээ илүү төлөхөө ав. Маш сайн ав. Одоо эхлээд надаар ирээд имчилгээнд одоо оруулаад реклам болчих гээд байгаа. Одоо надаар одоо хичээл ирээд орох юм бол цусыг чинь халаагаад дархлаагийн чинь дэмнээд эрүүл мэндийн чинь дэмнээ бүх хэрэгтэн системийг чинь одоо ингээд дотроос сэргийгээ гой болгоод өгөхөөр дараа та одоо сөглөж явна уу эмнэлэгт очно уу тусал тариа танд 100% хүрнэ. А шууд та гэрээсээ эмнэлэгт очихоор нөгөө би чинь хүүтэн байдаг, айцтай байдаг, даралт чинь жоохон хэлбэлцсэн байдаг, бөөр элэг метр ерөнхий хэрэгтэн муу байдаг. Нөгөө тусал тариа шин таны биед үйлчлэхгүй болоод байна нөгөө цус нь хөрцсөн учраас үйлчлэхгүй одоо нөгөө шээс болол гараад. Тэгээ илүү хэмжлэгээ авыг бол бас тийм байхыг өөрсдөө та нарыг мэднэс тийм учраас өнөөдрийн битерийн энергийн эмчилгээ бол үнэхээр гайхамшигтай ховор, чамин, тансаг эмчилгээ. Тэгээ өн төлбөр нь ч боломжийн. Бүтэн биеийн эмчилгээний бариа гэж явдаг. Энергийн эмчилгээний бариа толгооноос чи хөлийн үзүүр хүртэл таны биеийн бүх хэрэгтэнд энерги сэргээж бүх цэгийг чинь одоо онгойлгож эргэтэн системийг бүх одоо зангирсан цэгүүдийг чинь онгойлгож, зангирсан бөглөрсөн цэгүүдийг чинь онгойлгож бие эрчим нэгдэн, цус хална, бүх хэрэгтэн өөрөө нэгдэд ирэхээрээ цус нь халаад ирэхээрээ бүх хэрэгтэнгүүд дотор хормоор бүх юмаа наашин чааш нь одоо эргэтэн чинь өөрөө танаас илүү ухамсартай шүү дээ. Хөө ямрыгаа аваад ямрыгаа боловсруулж гээж гаргаж түлхэхээ эргэтэн систем зөвөрөө илих одоод бөөсө танаас илүү ухаантай. Танаас илүү ажилсаг. Та айгүй залах уу, та айгүй ховч байхгүй. Тийм учраас хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрөө өөрийнхөө төлөө таал явах ёстой. Та дуурах ёстой.
салшгүй тэнгэртэй холбоотой байх ёстой. Өргөл тэнгэрт баярлал талархснаа хэлжээ. Өнөөдөр маш сайхан өдөр өнгөрлөө. Өнөөдөр ямар гоё өдөр байваа. Хоёр багштайгаа уулзсан шүү. Би ямар гоё өдөр байваа гэд. Өргөл дандаа тэнгэрт талархжээ, баярлжээ. Баярлалаа гэдээ сайн хэлжээ. Баярлалаа, талархлаа, гялаалаа гэдэг. Хоёрхан үгийг байнга хэлжээ эдийн тэнгэр. Нэгдүгээрт баярлалаа, нөгөөх нь өршөө гэсэн хоёр үг. Өршөө уучлаарай гэсэн хоёр үгийг үхэн үхтлээ маш их хэлээдээ. Хэрэгтэй үед нь хэлэн тэр зүгээр хэлээд ах юм биш шүү. Яг баярлсан үедээ чин сэтгэлээсээ нөгөө хүндээ бүр инээж агаад гоёор тайван гоёор бүр сэтгэлээсээ бүр гоё хэлж сур. Өшөөгөөрөө яана хөл дээр нь гიშигдсэн үү, яана түлхэгдсэн үү? Өшөөгөөрөө хүнээс уучлалт гуйж сур. Энэ үгийг яг хэрэгтэй үед нь хэлэхээр тэнгэр таныг мялаа. Тийм гоё. Хэлсний чинь төлөө, сэтгэл гаргасны чинь төлөө тэр үгийг сэтгэлээсээ хэлсэн. Харамлаж биш. Шаналж биш. Тэгээ би өнөөдрийн монголчуудыг, өнөөдрийн эмэгтэйчүүдийг бас нулимсаа битгий нуу гэдэг. Нулимсаа битгий нуу. Өнгөрсөн амьдрал, ижээ автагаа байсан амьдрал, багын амьдрал, ямар ч амьдрал хүнд бас дурсагддаг. Ойлгүй ирдэг. Нулимсаа чөлөөтэй гарга. Гаргаж байгаа нулимсыг та гаргахгүй төвчих, залих хэрээр тань зовлон ирнэ. Нулимс гарч иж толгой сэрэгдэе. Та нулимсаа хамгийн сүүлд хизээ гаргасан бай. Хүүши би нэр нулимсаа гаргаагүй өстой удцсан байж гэдэг хүмүүс. Нулимсаа гаргаагүй дотроо хадгалах, дотроо залгих, нулимсаа барих хэрээр тархины өвчөө гисэн. Ой санамж муудна. Нулимс тийм хүчтэй. Гаргаагүй төлөө. Та шээсээ барьж чадах юм уу? Чадахгүй шүү дээ. Өөр ирэхгүй задардаг шиг. Нулимс бас гарах гээд шүү дээ. Та яагаад тэр нулимсыг бариад байгаа? Та барьсныхаа горыг авч байгаа. Тэгээ нөрг болчдөг. Тэгээ нулимсийн сүв бас чинь бас нэг норж нулимсыг гаргаад тэр сүв бас ажилламаар шүү. Тэр та нулимс өөрөө зовлонтойгоо, гашуудалтайгаа, харамсалтайгаа, гомдолтойгоо нулимс өөрөө тэр чигтээ таны хамаг юм чи тэрийг гаргадаг нулимс. Муу юм чинь нөгөө сэтгэл доторх юм чинь бүгдийг аваагаар авчдаг байхгүй нулимс. Өөрөө тийм хүчтэй. Тэгэхээр нулимсыг залгиж болохгүй, барьж болохгүй. Нулимс өөрөө тархинд боловсрож сэтгэлийн гүнээс тэр чи өөрөө асгардаг. Зүгээр л асга. Хэдий чинээ чөлөөтэй гарна, төдий чинээ таны ирэх зам, ирж байгаа энэ он цаг хамгийн гоёор танд ирнэ. Та тэгэл ойлгож байгаа. Тэгээд ирнэ гэсэн гэл ингээд санаатаа гарах гээд ижиж бас болохгүй. Тийм учраас нулимсыг гарах үед нь чөлөөтэй гаргаж байгаараа. Та нар нулимс барьснаар ингэж өхөл үзэж гин, хагцал үзэж гин, өвчөө үзэж гин. Муу юмны хажуугаар та нар одоо ингээд даваал гитлэл яваад ш. Энд чинь нулимс залгисны гор нь ирж байгаа. Тийм учраас нулимсыг гаргаж яах заавал хэрэгтэй. Нулимс өөрөө гашуун ч гэсэн хамаг юмтай чинь цуг гардаг. Дотоод сэтгэлд багшаа чэйж нэг хүнд өргөд байна. Энд л тачуураад байна гэж. Та нар дотоод сэтгэлдээ уучлалт гуйж сураагүй. Хүнээс уучлалт гуйж одоо мэддэггүй. Дотоод сэтгэлээ хүнд нээдгүй хүмүүс ээ. Тэр хүмүүсийн нулимс нь байхгүй болцсон. Гатцсан гэсэн. Тэгэхээр чэйж их хүндүрлэн. Тэр хамгийн муу. Тэгж байгаа галзуу руу. Тэр нулимс гэдэг өөрөө цаанаасаа нүлдэж өгөгдөлтөө, тарих өөрөө өгөгдөлтөө, тарих бас нулимсаар ч дамжуулаад тарих бас гарчингүй сэргэж ирдэ ш. Нүүлэх хэрээр нулимсыг гадагшлуулах хэрээр тарих амарч, тарих онгойж, нүд нээгдэж, бүх юм орчин нээгдсэн шиг шинэ орчлонд ирсэн шиг ямар гоё болдог гэж та нар үзээрэй. Ямар ч үед нулимс барьж болохгүй. Зогсоож болохгүй. Харамлж болохгүй. Гарах юм гарч илээ. Та нар урсж байгаа голыг зогсоох юм уу? Яг тэрнтэй ижил байхгүй. Гарч байгаа карантиг яах юм? Яг өдөр хаах үедээ хаана онгоолох үедээ онгоолно. Гарах юм. Энэ нүхсүг болгон ч өөрөө амилгаатай. Тэрийг нулимсны сүв чинь нулимсаа гаргаж иж шүү амилгаатай нүд чинь өшөө ирүүл явдгийг. Нулимсаар одоо нэгсний чигээ өгч нүдээ угааж одоо нүд чинь өөрөө цаасаа боловсроод шал өөр болох юм та нар гаргадаг.
мэдэхгүй. Ер нь би нэг хамгийн сүүлд нэр хизээ үлсэн билээ гэдэг өөрийгөө бодоороо. Их хол байгаа да хугацаа. За тэгээ ухаарч амьдр, сэрж амьдр, ойлгож амьдр, гэгэрч амьдр, өөрөө өөртөө талархаж амьдр, баярлаж амьдр. Өдөр өдрийн наранд таларх, өөрөө өөртөө таларх, орчлонд таларх. Таларх хэрээр та сайн сайхан юм үзнэ. Бүх юмыг үзнэ. За өнөөдрийн лайв багш нэгээд дуусгая. Баярлалаа та нартаа. Маш сайхан хичээл боллоо. Өнөөдрийн хичээл хамгийн гоё хичээл боллоо. Өшөө олон гоё асуулттай, өшөө олон гоё юм асуух, тодруулах, ойлгох юм бэ багшаасаа дараагийн лекцээр асуулт тодруулж болно. Багш нь асуулт болгонд нээлттэй. Ерөнхийдөө тийм хариулахгүй сэдв гэж байхгүй, нууц юм гэж байхгүй. Тэгээ ойлгоорой заа юу. За бүгдээрээ сайхан амраараа та нартай бүгдээрэнд нь талархлаа, баярлалаа. Хичээнгүлэн орж цаг заваа багштай зориулж хичээнгүлэн сонссон та нартай маш их баярлалаа. Тэнгэр вэж, гэгэрч, ариусч, өрх эрчим энерги сэрээж эрүүлвэ. Тэгэхэд бид их юм үзнэ шүү. За дараа уулзъя хэдүүлээ. Баярлалаа та нартай сайхан амраараа баярлалаа.